Шинэ 7 хоногийн мэд Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Уламжлал ёсоор подкаст эхлэхийн өмнө ивент тэтгэгчээр танилцуулдаг. Манай энэ үйлрлийн ерөнхий ивент тэтгэгчээр Joint Movement Colcosum-ын үе мөчний шингэн доктор ажиллаж байгаа. Үе мөчний өрөвсөл өвдөлтийг намдаах, мөгөрсөн эдийг нөхөн төлжүүлэх, илэгдлээс хамгаалах, үе хоорондын завсрын шингэн нөхөх энэ хамгийн чухал хэсэг шүү. Үе хоорондын завсрын шингэг нөхөх буюу сагсан бөмбөг тоглодог бүх хүн өсрөөд буух болгондоо тэр зөөлөн эд дээр бууж идэг. Тэр нь тэгээд хатуу талбай, зөөлөн талбай, тий маргалын илэгдэлд ордог. Тэрнээс сэргийлэх гол бүтээгдэхүүнийг бит хоёр санал болгож байгаа шүү. Тэгэхээр үе мөчний шингэн доктор Joint Movement Colcosum-ыг Game Point podcast-ийн зүгээс од бит хоёр санал болгож байгаа юм шүү. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөхснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Өнгөрсөн 7 хоногоос яриагаа үргэлжлүүлээ яваа гэж бодож байна. Яа гэх юм бол хоёулаа подкаст бичээд яг маргааш өглөө нь Dallas Mavericks баг нөгөө Nico Harris-ыг халтсан штэ. Хоёулаа халах болоо яах бол өдөрл дуустал байх болоо яах бол ингээ халах болоо гэдгсэн чинь маргааш өглөө нь халагдсан. Тийм тэгээд нэгэнд бичсэн учраас бид хоёр шинжлээгүй. За гэхдээ тэрнээс хойш 7 хоногийн хугацаанд үйл явдал яг юу болов бид хоёрын өмнө өгжсэн мэдээллүүд бас нэг зөрүүтэй мэдээллүүд гараад ирсэн тийм үү? Хоёулаа тэндээс энэ удаагийн яриагаа эхлэе. Яг өмнөх юм дээрээс ямар ч гэсэн Nico Harris нь бол одоо Dallas-ийн owner Dumont тэгээд коуч нар хоорондоо ер нь бол таарамжгүй болсон. Яагаад тэгэхээр Anthony Davis-ийг тоглоулахгүй дээр муудалцсан гэдгсэн шүү дээ. Тэгээд төрүүлж яг тухайн өдөр ярихдаа Dumont тоглоулъя гэсэн гээд ярьсан жоохон ташаа мэдээлэл өгсөн мэл уучлаарай. Тэгээд ер нь бол Nico Harris-ын тоглоулъя гэдэг санаа гарсан байна. Ер нь кафе инжуритэй байгаа одоо хүний чинь яараа тоглоулчвал Achilles-ийн жирэмсэн тасах өндөр магадлалтай. Тим хүнийг яаравчлаа авчирч тоглуулах гэж оролдсон нь Nico Harris-ны одоо халах том шалтгаануудын нэг болсон. Одоо ер нь л Nico Harris-ын суудлаа авч үлдэхэд бол ажиллаа авч үлдэхэд бол ер нь л эрсдэлтэй халхам хийх гэжсэн болж таарад юм л та яг тэрийг харахад. Тэгэд уг нь бол багийн эмчнэр анхааруулсан гэдгийг Nico Harris одоо мэдчихсэн болж таарсан шүү дээ. Тэгэхээр багийн эмчнэр болоо эдийн өөрчлөх нь бас тренерүүд нь хэлсэн баг. Хэрвээ ингээд яаруулаа тоглолчих юм бол эн чинь Achilles тасрах эрсдэл үүснэ шүү гэд. Тэгэд чи юу гэхээр calf гэдэг маань одоо шилбэний булчин гэлж байгаа шүү дээ. Тэр шилбэний булчин гэмтнэ гэдэг чинь тэр шилбэний булчинтай гол залгагддаг Achilles шүрмсийг тасрах магадлалыг бол нэмэгдүүлдэг. Энэ бол одоо юу гэдгийг бид энэ сагсан бөмбөг үүсэж агсан цагаас хойш л мэдж байгаа. Бид нар ч тэгээд ингээд нөгөө шилбэний булчин татчихаар ер нь бол тэр Achilles ингээд өвдөд эхэлдэг. Өөрсдийнх нь бид нар ч мэдэн штэ нэг ачаал авсны дараа тийм. Яг тийм нөхцөл байдалд авчирсан байхад одоо тоглолцохоо гэж хэлсэн байгаа байхгүй. Одоо тоглолцохоо идэе. Идэе ч гэсэн өөрөө тоглохыг үг нь хүссэн юм шиг байгаа тийм үү? Тийм. Гэхдээ ер нь ямар нэгэн одоо load management болсон одоо юу гэдэг юм гэмтэлтний янз бүрийн болсон гэсэн. Тамирчдын хувьд бол тамирчид бол ямар ч чадах бүхнээ тоглоё гэдэг юм шиг байна. Тэгээд яг гол нь тоглоулахгүй тоглогчныг амраан суулгана гэдэг бол багийн эмчнэрт болон багийн одоо front office-ын л байдаг эрхүүд юм шиг. Тэгээд яг эдийн бол буруу ш. Мэдээж бага ингээд хожигдоод байгаа гэхийг бол ямар ч тамирч юм хараад суугаад ахыг хүсэхгүй шүү дээ. Тэгээд тоглоё гэсэн маа. Тэгээд яг тэр нь бол маш буруу шийдвэрүүдийн нэг байх байсан гэж бодож байна. Тэгээд тэр чинь нөгөө тэр нэг багийн эзэн Patrick Dumont дохоо те. Dumont ирсэн орж Milwaukee Bucks ордонд ирсэн байсан тийм үү? Тэгсэн. Milwaukee Bucks үст. Яг хиний өөдөөс довтлоод оноог тэнцүүлээд тэгснэ. Яадаг лээ. Янсын өөдөөс хин Cooper Flag чинь оноо авч тэнцүүлдэг лөө. Өшгөө 2 оноогоор илүү гарцдаг ч лөө. Яг миний хэлэх гээд байгаа юм ийм байхгүй юу? Тоглолтын төгсгөл рүү шүү дээ. PG Washington алдаа аваад чөлөө шидэлж хийсэн байхгүй. Багийнхан талбай хөгжинд одоо талбай дээр тоглож байгаа багийн
тоглогч нь маш чухал чөлөө шийдэлтийг шийдэж байхад фэнүүдэд яг үндэ тэр тоглолт чухал биш байсан. Тэд яг тэр юу нэг PG Washington-ыг чөлөө шийдэл шийдэж байгаа мөчөд үртэл Fire Nico гэдэг нөгөө одоо дуу нэг тэгэр тэрийг шаарцсан. Энэ юу вэ гэхээр Dallas-ийн зарим тоглогчид хэлсэн гэж байсан шүү дээ. Яг үндэ талбай дээр тоглоно гэдэг өрсөлдөгч багийн талбай дээр очиж тоглохоос илүү хэцүү болцсон гэж сэтгэл зүйд. Тэгэхээр ерөөсөө нөгөө энэ Dallas Mavericks ордонд зөвхөн хувцалаар хөрөнд уур амьсгалаа алдаа зогсохгүй ордныхоо уур амьсгалыг алдсан гэдгийг 24 жилийн дараа тасалбар анх удаа зарагдаж дуусаагүй Dallas Mavericks багт үлдсэн гэдэг тэр статистикээр одоо баталж харуулж шүү тийм үү. 24 жилийн дараа. Энэ хугацаанд уналт бусал зөндөө байсан шүү. Гэтэл Dallas-ийн үзэгчид тасалбар авсаар л байсан байгаа байхгүй. Сая л авахаа байсан. Яг тэгвэл Nico Harris-ыг тэд ажилуулад ирсэн учраас. Энэ магадгүй эцсийн цэг болсон юм болов уу? Тийм, магадгүй бах. Айгу ер нь бол тэгэл үйл явдал угаасаа яг гистэй тулжлаасан шүү дээ. Яг одоо уул нь бол Nico Harris-ны бүтээсэн одоо яг тоглоулахыг хүсэж исэн багийг бол бид нар ерөөсөө хараагүй шүү дээ. Гэхдээ бид нар харсан яг нэг хоёр үйл харсан шүү дээ. Kyrie-г бэртэл AD бэртэл ерөөсөө нэг хагас half game л бид нар харсан шүү дээ. Тэгээд тэрийг буцааж харахыг маш их удаан хүлээсэн. Тэгээд нийтдээ 9 сар боллоо шүү дээ. Энэ нөлөөдлийн одоо Лукагийн тэрнээс хойш. Тэгээд энийг ерөөсөө харж чадсангүй. Тэгээд уусаа теншн бол айгүй өндөр хаа явуулсан байсан. Тэгээд хаалгадах нь бол тодорхой л байсан л та. Гол нь хизээвэл гэдгийгсэн тийм. Гэтэ яг би бодлоо шүү дээ. Одоо яг зөв үедээ л хаалгадлаа гэж бодож байна. Зөв үедээ хаягдлагцсан тийм. Новицки болохоор өнгөрсөн 100 халагдах хэрэгтэй байсан гэсэн шүү дээ. Ягаад одоо зөв үедээ гэж. Уу яг 100 бол яг чи Cooper Flag-ыг драфтаар авцсан шүү дээ. Тэнгүүд хүмүүс бас нэг жоохон яг фэнүүдэд биш юм аа жоохон өөрчлөгдсөн тий. Хүлээлт шал өөрчлөгдөж байгаа. За Cooper Flag-ыг авчлаа. Тэгээд ирэх хичээл Kyrie хүрээд ирчих юм бол гэж ярьж байсан шүү дээ. Тэгээд AD ч бас ингэж удаан бэртнэ гэж ер нь бол тооцоолог байгаа. AD уул нь бол удирдлагынхын тоглох гэж үзсэн шүү дээ. Тэгээд бэртчихсэн тий. Тэгэхээр энэ бол үйл явдлуудын чинь л одоо ийм юм руу хөтөлцөн гэж бодод байна л да. Тэгээд одоо бол шүү дээ тий. Dallas Mavericks-ийн хувьд бол одоо төлөвлөгөө бол Cooper Flag дээр цоошин баг босох. Дахиад иргэн сэргэн босголт руугаа хурдан орох л тийм одоо ирээд хүлээж ах шиг байна. Тэгээд AD-г солино, Kyrie-г солино. Өөр одоо хэнийг солих юм тий. Хэрвээ шаардлагатай бүх гэрэнүүдээ сольж явуулсан дэр хөлөө. Одоо үн төрх одоо залуу тоглогч нь драфтын ирэхүүд авч чадах тийм солилцоонуудыг одоо хийхээс авахгүй болсон. Хараа наадхан дээр чинь надад нэг юм өөр бодлоо байгаа юм. За Nico Harris-ыг халжээ. Тэцээ тэргүй нөгөө багийн уур амьсгал фэнүүдийн үзэн ядалтын гол бай болоодсэн хүнийг халсан Dallas Mavericks баг ордныхоо уур амьсгалыг гэргүүлээд олоод авцсан гэдэг өмнөх тоглолтод харуулсан шүү дээ. Тэд удирдлагын 4 дахь хожлыг авсан. Нэмэлт цагт. За өнөөдөр бол хол онооны зүрхтэй хожигдсан байна. Гэтэ угаасаа баг нь бүрэлдэхүүн сайн биш байгаа учраас. Гэхдээ за Nico Harris-ыг нэгэнд хаалцсан. Баг өөр одоо чиглэлд явахаар болцсон. Patrick Ewing тэр өөрийн гаргасан шийдвэрийг ч гэсэн хүлээн зөвшөөрөд алдаа байсан мэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас Nico Harris-ыг халж байгаагаар нэг илэрхийлж байгаа. Гэхдээ өнөөдөр гарсан мэдээлэлээр Anthony Davis дахиад нэг 7-аас 10 хоног энэ дараа тоглоно гэж байна. Тэгсэн чинь Kyrie Irving нөгөө төлөвлөгөөт хугацаанаас төрүүлээд яваад байгаа тий. Тэг бүр ойрын их сурвалжинд тэгсэн байлээ шүү дээ. Хэрвээ өнөөдөр плей-офф байсан бол Kyrie талбай дээр гарахаар хэмжээний байгаа гэж. Тэгээ ингээд бодохоор за яг юм. Би одоо ингээд шууд юм өөдрөөр харахгүй л 12 сард энэ хоёр тоглоод эхэлж гоо байж л та. Нэг сард Dallas Mavericks баг Anthony Davis-тэй, Kyrie Irving-тэй, Cooper Flag-тэй тэгээд өөр одоо PG Washington-ын сая одоо яаж яхад Gafford гэнт чинь Derek Lively саяхан гимтлээс эргэж ирлээ те. Ингээд нэг яг энэ Nico Harris-ны бүрдүүлээд үтцсэн байгаа багийг нэг үзчихээ л та. Чи сая хэлж бид нар 2 үе үзсэн гэж. Гэхдээ ядаж 2 үе биш нэг 10 тоглолт харчихъя л та. Тэгээд болохгүй бол дахиад сарын хугацаа байгаа шүү цаана. Тэр сарын хугацаанд очиад за уусаа болохгүй манай тарай гэдэг шийдвэрийг гаргаж яагаад заавал тийхгүйгээр одоо гэж яарад байгаа юм. Солилцоо. Би болоо шүү дээ ингэж бодож байна. Окей. За яг чиний хэлснээр дахиад нэг одоо
нэг одоо юу гэдэг нэг үлрэл харчиг гэж бодъё л доо. Тэг яг одоо нөхцөл байдал шүү дээ. Энтони Дэвис гэдэг тоглогч хэр удаан үнцэнтэй байх уу гэдэг дээр ирчээд шүү дээ. Одоо энэ олон бэртлүүдийн араас сая 100 нүүдгээл зөндөө цаг алдлаа. Сая одоо ингээ calf гээд тэг яванда Achilles ч болох ч юм уу. Энэ яг энэ олон одоо юунууд чинь одоо ингээд жилд тоглолтын тоо нь улам багасаад шүү дээ. Энэ хүний гэрээ чинь 3 жил энэ жилиг орлоо дахиад 3 жил байгаа байхгүй. Тэгэд яг энэ хүнд одоо өшөө одоо хөрөнгө оруулалт хийх ямар баг одоо байгаа. Нэгт. Үнцэнтэй байх нь одоо энэ жил байгаа юм л гэж бодчих. Ялангуяа одоо энэ одоо юугаар trade deadline. Тэгээд ер нь л AD-гээс илүү хамгийн хүн хөрхөн ч одоо баг Kyrie болох гэдэг шүү дээ. Kyrie. Одоо хэрвээ энэ хоёр тоглогчийг солиод хамгийн олон пикийг хамгийн сайн одоо юу гэдэг боломжтой залуу тоглогчийг буцаад авах юм бол Kyrie хамгийн өндөрх нь бол гэж би бодож байна. AD-гээс илүү. Яа тэгэхээр яг point guard бол биш. Яг гэхдээ combo guard шүү дээ. Kyrie point guard бол хийж чадах хэмжээний. Тэгэхээр энэ олон point guard-ны асуудалтай байгаа багуудын аль нэг рүү явхад бол Kyrie Irving short contender болох боломжтой хүн байхгүй. Тэгэхээр яг энэ одоо жил Kyrie Irving хамгийн одоо үнд хүрэх боломж нь гэж би бодож байна. Даалжсан тэрийг ашиглах хэрэгтэй. Хэрвээ Cooper Flag-ийн баг болсон, Cooper Flag дээр дахиад баг болсон гэх юм бол. Дараа жил гэх юм бол бүр л хэцүү. Anthony Davis ч гэсэн одоо төв хэрэгтэй байгаа багт очих юм бол 4 номер хэрэгтэй баг очих юм бол тэгэл бас шууд контендер л болгож тийм биз дээ. За гэхдээ харин хизээ энэ жил л болгоно шүү дээ. Дараа жил тэрний дараагийн жил гэж авч үлдэх баг байгаа юу? Хэрвээ Anthony Davis-ийн контракт нь шүү дээ. Гэрээ нь шүү дээ те. Expiring contract гэсэн бол 29 баг булаацалтаа лав. За 28 баг Lakers орохтой л та. 28 баг булаацалтаа лав зэ. Дахиад энэ хүн чинь 2 жил ингэрэгдэж шүү. 58 эх жил 58 сая. Тэрний дараа 62 сая. Яг тим хөрөнгө оруулалт хийх баг байгаа. Ялангуяа одоо rebuild хийж байгаа багнууд бол Anthony Davis-ийг бол би сонирхно гэж бодохгүй байна. Одоо яг нэг эхний тирд байхгүй, хоёр дахь тир дээр байгаа. Одоо жишээ Golden State бол Anthony Davis бол энэ жил бол баш сайн үзүүлнэ гэж. Тийм, хоёул Dallas-ийн тиймэрхүү баг. Цалингийн зэсийг үзэгчдээ бас харуулъя. Тэгээ энэ баг маань одоо яг ямар хэмжээнд цалин зарцуулаад одоо яг хин хинээс салчих юм бол энэ баг шинээр эхлэх гээд байгаа гэхээр ерөнхийдөө бол за дэлгэсэн дээр харагдаж байна. Anthony Davis 58 сая, Kyrie Irving 40 сая. Ирэх жил. Энэ жилдээ бол 54-36 саятай. Тэгээ хоёулаа тоглогчийн мэдлийн player optionтай. Тэгэхээр энэ хоёр бол хоёулаа нэгээс сунгаж аавна гэсэн үг. Яг бол дахиад тэдэнд ийм чихэнч ийм гэрээ санал болохгүй. Тэгэхээр 3 жилийн гэрээтэй байгаа тоглож. Энэ хоёрыг явуулчих юм бол хамгийн өндөр нь Klay Thompson. Klay Thompson энэ хөлөлтийг тоглуулад дуслаа гэхэд эх жил expiring contract учраас солигдоход маш амархан. Тэгээ тийм ч өндөр үнэтэй биш. Тэгээ ингээ харангууд одоо шинэ Daniel Gafford 14 саяд ийм төвийн тоглож айгүй болон баг өснө. PJ Washington-ыг 14 саяд бас рол тоглож айгүй болон баг сонирхно. Тий. Солилт боломжийн гэрээ байгаа байхгүй солилт. Гэнэ Caleb Martin, Najee Marshall энэ тоглогчдыг айгүй болон баг сонирхож магадгүй. Тэгээ ингээ харангууд бүгд солигдож болох үзэл гэрээнүүд байгаад байгаа юм л та. Тэгвэл яг Nowitzki-г нэг хэлсэн шүмжлээс. Nowitzki одоо нөгөө энд Amazon Prime-аар эксперт гэдэг байна шүү дээ. Тэгээд Nico Harris-ыг энэ халагдсан чидэрэг гэдгсэн. Энийг аль 100 л хийх байсан. Яг бол ингээ Cooper Flag-ийн иргэн үеийг ийм уур амьсгалтай эхлүүлэхгүй байсан юм а гэж нэгдүгээрт хэлсэн. Хоёрдугаарт надад Nowitzki-гийн тэр хэлсэн шалтгаан нэрэж тиймдээ гэж бодоход үргэлжсэн. Энэ багийг яг одоо байгаа Dallas Mavericks багийг Luka Doncic зориулж бий болгочоод Nico Harris өөрөө бий болгосон шүү дээ. Хоёр лоб явдаг төвийн тоглогч авчихсан тий. Бөөн хамгаалдаг 3D тоглогч нарыг авчихсан тий. Тэгээд тэгэнгүүтээ Boston Celtics-ийн финалд гараад шидэл дутаад ахаар Klay Thompson-ыг нэмж авчихсан. Ингээд Luka Doncic-тэйгээр энэ бүх төлгөө гаргаж ирсэн аа. За Luka манад хэрэггүй юм байна гэдээ явцсан. Уус нэг галзууны өдрийн тэмдэглэл шиг болцоо ингэ шүмжилсэн байхгүй. Тэгээ би тэрийг сонсон чинь үгүй нэрэл тийм да яагаад Nico Harris-ын ер нь зөвшөөрсөн юм бол гэж бодсоо.
Харин тийгөө яагаад гэж асууад байл одоо тэрийг одоо өөрөө л тайлбарлахаас бид нар одоо яаж 9 сэдвээр тайлбарлаад одоо мэдэхгүй шүү дээ. Одоо ихтэй яг энэ баг одоо яг яах вэ гэдэг нь л одоо сонирн байна. Одоо бол move on бид нар 9 сарын Лукад тооч чи гэрээ ярьлаа шүү дээ одоо. Далсын фэнүүд одоо хүртэл Лукаг ярьсаар байгаа. Одоо энэ амьдрал чи ингээ болцоо одоо move on гэж хэлмээр байгаа байхгүй. Юу гэж энэ солилцоог насан туршдаа ярьж шүү дээ. Америкийн мэргэжлийн спортын насан туршдаа. Cooper Flag гэдэг энэ ирээдүйтэй тоглогч явчихад дахиад Лукагаа яриадах юм бол ямар хэрэгсэн мэт юм бэ? Яг тэгж хэлсэн бас нөгөө талаар үнэ л дээ. Одоо Cooper Flag-ийн ирүү эхэлж байна. Тийм болохоор одоо нэг ардаа ороход урагшаа хөдлөё гэж. Тэгээд би яга зүгээр Anthony Davis, Kyrie Irving, Klay Thompson эдрэг одоо заавал ингээд солих хэрэгтэй гэдэг чинь Cooper Flag одоо 19 настай тийм үү? Яг энэ хүний одоо ийм залуу тоглогч нөгөө хэдийнх нь нас одоо таймлайн ерөөсө таарахгүй байдаг байхгүй. Anthony Davis, Kyrie Irving одоо guess одоо юу гэдэг карьер ингээд дуусахаас өмнө guess аврагын төлөө явах ёстой байхгүй юу? Аль нэг багт ч шууд контент хийгээд тэгэхгүй Cooper Flag-ыг хөгжихийг хүлээх юм бол дахиад 2-3 жил тэгсээр байтал чи энэ хоёрын бие чинь одоо бүр байхгүй боллоо шүү дээ. Одоо нэг нь 32-тай нөгөөх нь 33-тай. Klay Thompson 35-тай. Тэр чи энэ тоглогчны одоо хоорондох юу ерөөсөө байхгүй Cooper Flag-тай. Тэгээд Лукаг трейд хийгээд Cooper Flag аавна гэж ерөөсөө бодож хийгээгүй шүү дээ. Ер нь бол тийм ээ тийм. План чинь Kyrie Irving бэртэл тэгээд юу унтсан шүү дээ. Юу лотери баг болцсон шүү дээ. Түүншэл идэг чинь play-in-д ороод биш баг юунд явж байсан биз дээ. Плей-оффын байралд явжсэн шүү дээ. Угсаа хинч гэмтэн л солилцоо хийхгүй л байгаа л та. Тийм. Тэгэхээр одоо зүгээр бол хамгийн number 1 тэгээд шүү дээ бас нэг юм ярихад энийг бас New Orleans дээр бас ярих л байх л та бид нар дараагийн юугаар сегмент дээр ярих. Гэхдээ шүү дээ одоо Nico Harrison гэдэг хүн явцсан шинэ хүн ажиллаа аавна GM аавна тэр хүний вижнээр цаашаа л явна. Ихэнхдээ шүү дээ одоо ингээд хараад хад хэрвээ GM солигдвол доор нь байсан бүх хүмүүс солигддог. Одоо өмнөх GM-ийн хийсэн бүхэл юмнууд солигддог. Тэгэхээр одоо Anthony Davis, Kyrie Irving, Klay Thompson бол хамгийн түрүүнд явах ёстой хүмүүс. Явах байх гэж би бодож чинь. Тэгээд дээрээс нь цаашаа мэдгүй Jason Kidd ч болж магадгүй. Jason Kidd дээр бас нэг харин ингэж шуум гарсан байсан. Арын алба руу буюу front office руу шилжиж магадгүй гэдэг юм гарсан байсан шүү. Тэгээд тэр нэг тийм баталгаа текстурж биш байсан болохоор нэг газар авгүй явцсан болов гэж бодоо. Яг миний зүгээр харж байгаа юм дахиад энэ багийг нэг жоохон хүлээгээд хараад үзчихъя. Тэргүү 2 сар хүртэл солилцооны цанх хаагдах хүртэл хугацаа байхад шууд өнөө маргааш ингээд солино байрны нэдрээгээд эхлэхээр чинь багийнхаа амьсгалыг ч гэсэн буцаагаал бодоолгоод эхэлчихсэн. Дахиад харж болно л доо. Гэхдээ шүү дээ энэ багийн чинь одоо байгаа рекорд нь бол хитрхи бүр доошоо хүнд унчиж байгаа байхгүй юу? Мейкап хийж одоо ч 7 тоглолт хожиж дараалж хожиж 50-50 болно шүү дээ. Тэгээд тэр чин Kyrie Irving, Anthony Davis ирж тэр зүйлөө өртөн шүү дээ. Тэгэхээр харчи гээд улам доошоо унна. Бараг тэгж харж ирснаас харин унжаагаад эргэжил драфтаас гайгүй хүн авсан дэр байхгүй. Дахиад мэдгүй дахиад нэг дээр буучих юм бэл хүн өөс. Дараа жилийн юу чин драфтын анги чинь бас нэлээд зузаан анги орж ирэх гээд байгаа шүү. Тэгээд эх жилийн 1-р торгийнх нь ирэх бас өөрсдөд нь байгаа юм байна. Тэр бас сайн мэдээ тий. Pelicans-ыг бодох юм бол. Тий. Тэгээд Anthony Davis, Kyrie Irving-ийг яах юм бол өвшөө олонч ирэх авах боломж байна шүү дээ. Гарч ирнэ шүү дээ. Ямар ч үсэн Nico Harrison-ыг халаад Dallas Mavericks баг өөр чиглэл рүүгээ явж игэлсэн. Харин тэд өөр чиглэлээ явахдаа ахмад тоглогчдоос сална гэдгээ ер нь бол шууд илэрхийлээд баг агентуудтай нэгнээсээ холбогдоод эхэлсэн гэдэг юм мэдээлэл багтаа мэдээж улирал дөнгөж эхэлж байна. Нэг 10 тоглолтыг л багуу тоглоод юм учраас улирал 10-да явж байгаа үед цаана дахиад улирлын 90% үлээж хагаад юу болох нь харж алаа. Dallas Mavericks-ийн улирал сонирхолтойгоор эхэлж байна. Та бүхэн Game Point podcast-ыг Монголын цагаар 5 гарагийн өглөө YouTube channel-аар харин орой 21 цагаас Premier Sports 1 сугаар шууд хүлээн авч үзэж явах боломжтой. Харин сонсогчд маань
Америкийн цагаар Мегмар гаргийн үдээс хойш YouTube channel дээрээс сонсож явах юм боломжтой байгаа шүү. Тэгэхээр бидний дараагийн ярилцах баг бол Dallas Mavericks бол сүнж яваач гэсэн тэд ирээдүйн ойрхон байгаа байхгүй. Ингэж тодорхойлдог. Сүнж яваа мөртлөөсөө унах газаргүй унаж явааныг баг байгаа байхгүй. Тэр бол New Orleans Pelicans баг. New Orleans Pelicans баг өнгөрсөн 7 хоногт энэ үйлрлийн хамгийн эхний бас дасгалжуулагчийн халаа сэлгээ гэж тэд ерөнхий дасгалжуулагч Willie Green-ийг ажлаас нь чөлөөлсөн. Ингэснээр энэ үйлрэлд нэг дасгалжуулагч, нэг менежер ажиллаа алдлаа. Гэхдээ ер нь бол Willie Green-ийн халаа сэлгээ бол өнгөрсөн үйлрэлээс эхлээд яригдчихсэн. Харин ч бүр оройд чийгдвүү гэж баг бодоод байна уу да. За хоёлаа Pelicans-ийн талаар ярив. Willie Green-ийг яагаад халах болов? Үнэхээр Willie Green-ий буруу байсан уу? Тийм, ер нь бол байсан багт. Willie Green ч одоо хэдэн жил тасалж байсан. Сүүлийн баг 4-5 жил тогтвортой тасалж байсан юм шүү дээ, тийм. Тэгээд David Griffin халагдал одоо би түрүүн Dallas дээр хэлсэн шүү дээ. Ер нь бол ингээд GM одоо basketball operation нөгөө президентүүд нь солигдохороо тэдний хамгийн түрүүнд хийдэг зүйл бол доод хүмүүсээ сольдог. Одоо өөрийнхөө багийг бүрдүүлдэг байхгүй. Тэгэхээр харин ч David Griffin халагдаад одоо шинэ GM-тэй болсноос хойш одоо Bryson Graham гэдэг энэ залуу болсноос хойш энэ үйл явд процесс бол харин ч удаан явлаа шүү дээ. Би нэг харин өстой жинхэнэ 100 солих хэрэгтэй байсан юм чинь Willie Green юм болоо гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд тэр зүйл айгу удаан явлаа. Гэхдээ тийм ямар ч хийх хэрэгтэй зүйл аль хэдийн болсон л гэж бодож байна. Энэ дэр бол нэг surprise бол байгаагүй. Одоо харин цаашаа харин яах вэ гэдэг чинь амар том surprise байна л да. Энэ баг одоо цаашаа одоо эн чинь Zion дээр тойрууд баг босгоод исэн. Тэгээд Zion чинь сүүлдээ тоглохоос илүү тоглохгүй л их юм да. Тэгээд яг энэ хүний баг гэдгээр нь авч явах уу яах уу гэдгийг одоо дахиад энэ одоо front office ярилцгал хэвээр зөвлөсөн. Ийм тоглолч амар хорлонтой ш тэ. Тоглох юм бол уг нь алах гэдэг. Даанч тоглолтгүй. Энийг бид юун дээр харсан. Джон бол бас яг нэг ингэдэг гэсэн тий. Тий. Тоглолтыг алах гэдэг юм санагдаад. Тэгээд санагдаад байдаг даанч тоглолтгүй. Тэгэд Willie Green удирлыг тэг 6 гэж эхлүүлсэн. 6 тоглолт дараалал хожигдсон. Тэр 6 тоглолтын 3 нь 30-аас дээш онооны зөрүүтэй хожигдол байсан. Тэг ингэдэг ч тийм одоо нөгөө мяа багууд гэх юм уу тааруу багууд яаж мөнгө хийдэг вэ гэхээр тэр тэргүй үйлрлийн нөгөө нэг орд нь ингээд дүүрдэг. Гэхдээ ордонд нь том өрсөлдөгч нар ирэнгүүт LeBron ч юм уу, Stephen Curry ч юм уу те Giannis, Shea эдгээр ирэхээр ингээд ордонд дүүрдэг. Тэгсэн чинь сая New Orleans Pelicans Lakers ирж тоглож байгаа байхгүй. Luka Doncic ирж тоглож байгаа байхгүй. Орд нь тал өвн үзэгч байсан. Тэгээд за окей болцсон юм байна гэж дүгнсэн гэж байгаа. Одоо ингээд тартагтаа тулцсан юм. Гэхдээ хамгийн гол нь хамгийн юу нь гэхээр New Orleans Pelicans багийн эзэн Gail Benson гэж хүн хинтээ гэхээр Willie Green ихнэр Terraтай болохоор юу юм байна? Гэр бүлийн найзтай юм байна. Тэгээд David Griffin ажлаа алтахаас өмнө Willie Green-ийг халах гэсэн юм биш. 2021 оноос эхлээд Willie Green New Orleans Pelicans ажилласан байна. Тэгвэл David Green ажлаа алтахаас өмнө Willie Green-ийг халах гэсэн чинь нөгөө гэр бүлийн хоорондын найзууд баяраар хоорондоо бие биендээ уулздаг те амралтын өрөө нэг вайн хоожуудаг найзууд чинь наад чи намайг ер нь ингэх гээд байгаа шүү гэд ер нь бол David Griffin-ийг халуулсан юм байна л да. Тэгээд одоо Detroit Pistons багийн одоо нөгөө Bad Boys-ыг сэргээн барьсан Detroit Pistons багийн Joy Dumars шүү дээ. Тий. Joy Dumars одоо энэ багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагааг хариуцж байгаа шүү дээ. President. Joy Dumars-тэй болохоор ерөнхийдөө ажилд авсан баг шалтгаан нь Willie Green-ийг спортлоорой. Тэгээ Willie Green ер нь бол ингээд удирдлагын багаас дэмжлэг хэрэгтэй байгаа гэж хэлээд одоо нэгсдээ ажилд авсан юм байна. Тэгээ яагаад ингэж авах вэ? Мэдээж нэг гэр бүлийн харилцаа. Тэгээ Joy Dumars ч гэсэн угаасаа Willie Green-ийг Detroit Pistons баг драфтлж байсан юм байна л да. 2003 онд. Тэгэхээр угаасаа нэг юм гоё харилцаанууд байсан юм байна. Тэгээд Joy Dumars
бүх талаар дэмцсэн юм байна. Одоо юу гэдэг ингээд за тэгээрээ ингэ чин болохгүй шүү, тэр чин болохгүй шүү. Тэгээ сүулдэ бүр ингэсэн гэж. За ингэхүү би энэ тал дээр чи ингэ дэмжиж өгөх үү, тэгэхгүй бол болохгүй байх шиг байна энэ тэргээд хизэж ерөнхий менежерүүд тэгж ярьдаггүй байхгүй юм. Тэгсэн чинь Joy Thomas уг нь бол бүр байж болохоор хамгийн ихээр дэмцсэн гинэ. Ингээд за ингээд даанч Willie Green яг өндө хувцал хөргөө базж чадахгүйсэн юм байна. Базж чадаагүй бараг 4 жил болсон юм байна. Тэгээд Willie Green-ийг халагсныхын дараа л тоглогч нар ярьж гисэн баг. Зарим тоглогч нар тэгсэн байл шүү дээ. Zion Williams-ыг ингээд бүр ингээд хитрхи дураар нь байлгацсан. Willie Green-ийн нэг хамгийн том алдаа. Дасгалжуулагч хүн чинь ингээд Greg Popovich ингээд нэг бүгдийг шаардлага тавьдаг байсан. Phil Jackson чинь бүгдийг ингээд ижлэхэн шаардлага тавьдаг. Eric Spoelstra чинь LeBron төрч шаардлага тавиа. LeBron чинь тэрэнд нь орохгүй гэл ингээд эсэргүүцэлтэй. Нөө сайн дасгалжуулагч нар бүх хүнд ижлэхэн шаардлага тавьдаг. Тэг Willie Green болохоор хүн зөөлөх юм эсвэл хүн захирч чаддгүй ч юм уу тийм үү. Zion Williamson-тай тийм шударга байж чадаагүй юм байна л да. Тэрнээсээ болоод ингээд бусдын дургуй хүргэсэн юм болов уу гэж хараад. Гэхдээ яг тань одоо тэгээд зарим ингээд тоглогч нар бүр ингээд Willie Green-ийг үздэггүй гэсэн одоо нэг юунууд гарсан шүү дээ, мэдээлэлүүд гарсан шүү дээ. Тийм тэгэхээр зөвхөн одоо юу гэдэг саксон бөмбөг талтай ч биш. Ер нь бол бага базж чадахгүй локер рум алдна гэдэг чинь тэгэл тэр хүн аль хэдийн явах цаг нь болсон гэсэн үг л дээ. Угаасаа. Одоо тэгээд Pelicans хэнийг дасгалжуулагчаар авах уу гэдэг нь бас сонирхолтой байна. Зөндөө олон сар дасгалжуулагч ер нь бол ажиллагаа байгаа шүү дээ. James Borrego-гийн үлрэл дуустал юу хана гэсэн юм биш үү? Авна гэсэн юм дээ. Энэ үлрэл дуустал ажиллуулна гэсэн юм байна. Интермер нь байлгах юм байна. Darren Ham гэсэн бол хариу болохлоо байл тээ. Тэр нүд хуруу болох байлгүй дээ. Одоо тэгээ шүү дээ. Энэ жил ингээд Pelicans ингээд энэ тэр доогоороо ингээд яваад их юм бол түрүү жилийн одоо энэ жилийн одоо драфт шүү дээ. Энэ жилийн драфтаар хийсэн хамгийн том алдаа нь одоо ирэх жилийг одоо тэдний толгойг тустах гэдэг юм л да. Одоо энэ зүгээр одоогийн байдлаар одоогийн байрлалаар нь ягаад зүгээр энэ prediction шүү яг ийм болно гэсэн үг ш. Тэгээд ингээд New Orleans энэ жилийн драфтын 13 дахь сонголт одоо Derek Queen-ийг авахын тулд энэ одоо ирэх жилийнхэн драфтын 1-р тойргийн эрхийг Атлантад солилцсон байхгүй. Тэгсэн чинь одоо тэд нар одоо драфтын 3-т явж байна. Derek Queen-ийг авахын тулд Derek Queen-ийг авахын тулд. Тэгээ Derek Queen ерөөсө гараанд гарахгүй гэж баг өчигдөрчлөө урчигдэр гараад гарч эхэлж байгаа юм. Тим одоо юу гэдэг хүнийг авахын тулд энийг ингэж юу хийсэн гэдэг бол бас л гайхалтай юм юм байна. Тань үнэхээр сонирхолтой шийдвэр. Яагаад Derek Queen-ийг авахын тулд ийм өндөр драфт ирэх төлж байна. Тэгээ энэ ч одоо Derek Queen, Jeremiah Fears өөр зөндөр рукинер байл шүү дээ, тий. Jeremiah Fears гээд бас руки байгаа энэ жил авсан. Eve Missy гээд тоглогч байна. Jordan Hawkins гээд энэ баг уг нь амар гоё боломжтой баг мөртлөөс яагаад ч ялдаггүй. Яагаад ч юм хождоггүй. Тэгээд өнгөрсөн жилийн Dyson Daniels ч өнгөрсөн жилийн юу вэ? Амжилттай гэсэн тоглогч шиг л лөө. MIP авсан шүү дээ. Official MIP. MIP авсан. Mob шилдэг хамгаалагч авчаагүй лөө. Авсан. Mobley авсан л та. Тий. Тэгээд Dyson Daniels юу гэж хэлсэн гэж. Би бүр тэндээс явсандаа яг одоо баярлж гин гэд. Тэнд яагаад чинь зүгээр л юм хараалт туссан юм шиг хин нэг нь гимтчдэг, хин нэг нь алуу болчдөг. Гэт хин нэг нь урт хугацаа. Нэг нь дөнгөж гимтсээр нөгөөх нь гимтэд явцдаг. Ингээд гимтэл юусэн энэ багаас салдаггүй гэнэ. Тэгээд эргээд одоо санвал New Orleans Pelicans баг хэдэн жилийн өмнө эмчийн бага тэр чигээр нь халж сольж ирсэн шүү дээ. Та нар ажиллаж чадахгүй байна. Би өөртөө энэ талаар бичсэн. New Orleans Pelicans баг ингээд гимтэл юусээ салахгүй маа. Тэгээд одоо хардаа энэ үлрэлд амжилт муу байгаа шалтгаан нэг нь нөгөө талаар юу гэхээр за мэдээж дасгалжуулагч муу байсан байж болно. Гэхдээ юу гэхээр Zion Williamson тоглохгүй байгаа. Murray ерөөс тоглоагүй байгаа зү. Murray тоглоагүй байгаа. Murray ч бас орж ирэх болоог байх шүү. Энэ жил баг орж ирэх юм уу? Бүүмэд орж ирэхгүй ч юм уу. Түрүү жилд ер нь хэр орой яла. All-Star-ын дараа бэртлөө. Тийм. Бэртлөө.
Тэг бодлоо. За орж ирүүлэл All-Star-ын Дижонте Мори одоо хүртэл тоглоагүй. Тэгээд багийн 3 дахь өндөр цалин авч байгаа юм шүү дээ. Зайн Уильямсон, Дижонте Мори хоёр байхгүй. Уул нэг сайн залуу тоглогч нар байгаа шүү дээ. Уул сая ингээд би яг юуны Pelicans-ийн тоглолтыг нэг хайхтар үзээ уусаад юу үзээд ахс юу болсон. Гэхдээ Dexter тоглож байгааг харсан чинь уулных ростерт нь ирээдүйдээ залуу тоглогч зөндөө байгаад байгаа байхгүй. Чиний тэр хэлэхэд хоёр хүнд цалингийн өгсөн шүү дээ. Trey Murphy, Herbert Jones хоёрт. Энэ чинь 4-5 жил ингээд тэрнээс гадна одоо Zaire Williams ч юм өөр хин ч юм те. Zaire Williams ч энэ байхгүй лөө. Бодлоох ч юм. Jordan Hawkins гэдэг энэ сайн тоглогч байна. Jose Alvarado одоо тий. Ер нь бол ингээд сайн тоглогч нар байгаа. Гэхдээ гол нь эдгээр нь яг чиний хэлдгээр ерөөсө бүтэн тоглохгүй байна л да. Ингээл нэг нэгээрээ алга болцдог те. Ерөөсө хөгжихгүй байгаа байна л да. Тэгээ ганц хөгжсөн одоо яг гоё одоо тогтмол тоглож байгаа нь өстой Trey Murphy, Herb Jones ойлгох шиг юм л да. Тэгээд хэрвээ одоо яг миний бодож байгаагаар одоо ингээд коуча халцлаа те. And Zion Williams-ыг одоо энэ хүнээр бид нар багаа тойруулахгүй гэж бодох юм бол өстой жинхэнэ маш олон томд нүүлээд Dejante Murray, Zion Williams хоёроос эхлүүлэл хийхэд л болоос. Би NBA док нэвтрүүлэг дээр ч хэлжсэн одоо дахиад хэлж. Zion Williamson бол medical гэдэг quote одоо нэг юм хашлтан дотор medical эрүүл мэндийн шалтгаанаар бас тулсан тамирч юм байхгүй. Яг энэ шалтгаанаар одоо New Orleans Pelicans багийн одоо цаг болон ирээдүйн цагийг будаа болгож явж байна. Тэгээд бүр одоо Zion дугаасаа өндөр тэр гэрээг өгсөн өхөөс ч арга байгаагүй бах. Яг бол тэг өгөхгүйгээд явуулалтай биш. Тэгэхээр нөгөөдх нь сайн тоглоо алга болчихвол харамсах газар учраас өндөр гэрээг өгсөн. Гэхдээ одоо тэр гэрээ нь одоо ингээд 3 дахь жил рүү орцсон явж байна. Тэр гэрээ угаасаа fail гэрээ болчлоо. Энэ тоглогчийг авсан тэр чигээрээ fail гэрээ. Гэхдээ чи боддоо чи сая түрүү хэлсэн шүү дээ. Одоо ингээд энэ баг юусоо ингээд нэг юм хараалтай ч юм шиг, ерөөлтэй ч юм шиг юм сони ингээд байдаг. Тэгээ Dyson Dance тэнчэнээс явангууд шууд ингээд шал MIP авч амжилт нь болоод ирчихсэн. Хэрвээ Zion Williams-ийг хин нэг тийш явуул, хаа нэг тийш явуул яг тийм адилхан ирээдүй хүлээж байгаа гэж бодох нь. Уу яг би ингэж сая хэлэх гээд би хөлбөрөө дуусгах гэснээр юм баггүй. Манай ээж аав нар чинь дархны одоо явахгүй хүмүүс ахгүй. Нанд яг төрсөн нутгууд нөөрч гэсэн дарханд хүүхднээс өнгөрөөсөн. Тэгээд дархан ч нөгөө төмөрлөгийн үйлдэлтэй. Энэ гэхдээ зүгээр л шинжлэх ухааны үндэслэлтэй нослогцсон яриа биш шүү. Зүгээр л манай аав ээжийн хууч ярианаас би хуучилж байгаа шүү зөө. Тэгээд дархан угаасаа ингээд нөгөө төмөрлөг ихтэй ингээд 100-аа маш их халж малдаг тийм газартай. Тэгээд тийм учраас дархан ер нь юм зүрх судасны өвч юм гэдэг нэг юм би зүгээр сонсч ирсэн байхгүй юу. Тийм юм ингээд бусад газруудаас арай илүү байдаг ч юм магадлалчуд гэж зүгээр ам дамц яриа сонсч шүү. Биднээс шинжлэх ухаанаар яг нотлол марьсан зүйл бол уншиж үзээгүй. Тэгээ би яг тэгж бодож ирсэн чинь Pelicans ямар нэгэн тийм газар нутгийн онцлог шалтгаан байдаг болоод энэ багийн тоглогч нар өөдөлдөх юм уу? Гэтэл New Orleans нөгөө NFL-ийн багч Steelers байгаа. Saints, New Orleans Saints. Тэр баг нь яа тийм бас ингэ тоглогчд нь гэмтээд идэв юм уу? New Orleans Saints сайн баг байсан. Гэхдээ одоо тэгээ буцаад rebuild рүү орсон баг. Одоо гэсэн quarterback нэлээ хөгшрөө тэгээд бас coach интерес болоод. Ондоо юуг бодвол Pelicans-тай харьцуулах юм бодвол хамаагүй амжилттай баг байна. Сайханд контендер байсан баг шүү дээ. Тэгж бодохоор хот буруугүй юм шиг зөвхөн энэ баг буруутай юм шиг. Ингээ бодохоор New Orleans Pelicans өстө зарагдах ёстой ч юм шиг тий. Өөр хот руу явах ёстой ч юм шиг. Seattle өөр баг Seattle гэдэг чинь том хот үстэй Америкийн бас л тийм Seattle том байлгүй яах вэ? New Orleans-тай харьцуулах хамаагүй том. Үгүй харин New Orleans-тай харьцуулаагүй зүгээр Америкийн хотууд дондоо том хот эдийн засгийн хүчтэй хот шүү дээ. Тэгэл яах вэ? Тийм нэг технологийн бас доминантууд байдаг юм том хот. Тэнд одоо Америкийн саксны баг байхгүй гэж бодохоор баг тийшээ зарагдах ёстой ч юм шиг. Одоо бүүм мэдээ зүгээр надад бол New Orleans хамгийн амжилттай тоглосон үед нь миний мэдхээр баг л Anthony Davis-ийн л үе шин. Anthony Davis нөх хин хоёр хамт тоглодог. Drew Holiday Cousins Center гэдэг тэр үе юу? Тий. Тэрнээс өөрөөр New Orleans-ыг амжилттай тоглож ирсэн үе. За Chris Paul-ийн үе гэдээ бодъё. Chris Paul үе, Tyson Chandler,
David West, Chris Paul үе тэгээд Anthony Davis үе гэд ингэж бодохоор миний мэдхийн сагсан бөмбөг дээрээс ийм л үе шүү дээ. Миний мэдх сагсан бөмбөг гэж одоо 20 хэдэн жилд. Чи ингээд 19 оны 1-р төргийн одоо нэгдэх сонголтыг баст гэлж байгаа байхгүй. Баст ч тагвасан. Одоо хоёлаа 2019 оны драфтыг харъя зэ. За хэрвээ Zion Williamson нэгээр явахгүй бол хин нэгээр гарах байсан бэ? Энэ ер нь тэгтээ жоох муу драфт байна те. Ууса анги айгу муу анги ууз. Sekou Doumbouya гэдэг Chime Okogie, Nickel Alexander яг одоо байгаа нөхцөл байдлаар дээрээс үү Darius Garland нэгээр явах байсан юм шүү. Үшин Jared Culver гэдэг тоглогч одоо энэ бид байгаа мó? Драфт Phoenix байгаа юм шүү. Phoenix авсан юм. Тэгэхээр Phoenix тийш явууллаа. Санахгүй. мэдгүй би энэ тоглогчийг бол үнэхээр тэр жилээс нь санахгүй байна. Өө одоо ингээ харах юм бол баг Kobe White нэг бишээ за арай Darius Garland юм байна. Darius Garland нэгээр Ja Morant 2019 оны 2019-аас 8-9 дэх сонголтуудад Dexter Jackson Hayes рүү ач юм уу гэж 8-9-ээр бас өндөр сонгогдчихсон хоёр уу. харин тэгэхээр энэ угаасаа амар муу анги. Cam Reddish одоо энэ бид байхгүй. Tyler Hero энэ дундаас 2 руу гарч ирэх юм уу? Ja Morant юм. За яг асуудалтай ч гэсэн 2-оор л гарах юм байна л та. Тийм Ja Morant байсан ч гэсэн тэгэл 2-оор гарах. Энэ бол үнэхээр сүрцэн анги байна уу? Тэгэхээр одоо тэг юуны хувьд бол нэг алдаа хийсэн зүйл харагдахгүй л байлаа. New Orleans Pelicans-ийн хувьд л. Тийм ээ. Угсаа урдуур нь авчихаар бол нэр үнэхээр яг одоо гаргая гэд гарах юм бол үнэхээр байхгүй л. Драфтын анги сүрцэн анги байж. Тийм. Тэгэхээр буруугүй мэнэ нөрлөс Pelicans. Тэг ингээл байж хас юм байна. Заны анги нэрээ гэхдээ ёо ямар муу анги драфт анги. Тэ? Энд чинь одоо хамгийн амжилттай явж байгаа нэг бол одоо тэгэл энэ PJ Washington, Tyler Hero биш Garland-аас эхлэх л баг та. Darius Garland, DeAndre Hunter. Ja Morant-ыг амжилттай л гэж хэлнэ л да. Энд All Star болсон юу болсон. Гиснээс Ja Morant дахиад гинтсэн. Дахиад Calf яг л ижилхэн Calf буюу шилбэний арын булчин гимтсэн. Тэгээд багада 2-7 хоног тоглохгүй гэсэн. Memphis Grizzlies угаасаа гимтлийн асуудалтай байгаа. Нилээдэн тоглож гимтлээ тоглохгүй. Тэр ялангуяа холбогчийн байрал дээр гимтлийн улмаас болоод яг цэвэр холбогч байхгүй байгаа үед дээр нь Ja ингээд багийн лидерын тоглохгүй болчоор энэ баг бөшөө доош өрсөлдөөнөөс гарна. Бөшөө асуудалд унна гэсэн үг. Тэгээд харамсалтай байна. Ja Morant нөгөө нэг багийн одоо гэдэг дасгалжуулагчтайгаа үүсгэсэн асуудал нь дуусаагүй үргэлжлээл яваад байсан. Саяхан хүртэл нөгөө нэг ордноос гараа явж байхдаа бас нэг юм хэлэл гарч ирсэн ч тэрийг харсан уу? Арго. Тэдний хэлснийг сонсож байгаас гэл бас дасгалжуулагч нар хэлэлэх шиг үлээ. Тэгээд гараа явж исэн. Тэгээд тэгсэн чинь бас ингээл гимтчихлээ. Тэгээд нэг бол хараа Ja Morant дээр нэг асуудал юм байхгүй. Гимтэд доктортой тоглож чаддаггүй. Гимтэхгүй байхаараа одоо талбай дээр асуудал төрж эхлэх байгаа байхгүй хамгийн айлт. Одоо нөгөө locker room-ны cancer гэдэг чинь баг тийм шиг юм болоо тэ. Тийм. Тэгэхээр асуудалтай байгаа байхгүй. Одоо 2-7 хоног ямар ч байсан тоглохгүй болсон. Seriously сайн биш. Одоо тэгээд одоо гэхдээ биш тэ хэрвээ би бодсон л доо Ja Morant-ыг хэрвээ солих юм бол бас л авах уу багууд зөндөө гарч иж магадгүй юм шиг л. Ja Morant-ыг Spurs руу авах юм. Биш Spurs руу шотлох. Houston руу. Rockets руу. Яагаад болохгүй гэж үзэл алхал хэрэгтэй чинь. Kevin Durant ийшээ нэг харж юм ороод нөгөөдг нь ийшээ харж юм ороод бүр хач юм болт юм болов. За тэгтээ яг үндэ Houston Rockets дээр жаашиг асуудал тарихч биш. Houston Rockets дээр харин туслах хүн очих хэрэгтэй юм лээ. Тэгэх юм бол тэр баг авраг авахд бараг л Kyrie Irving байвал яхаа. Дахиад Kyrie Irving KD хоёрыг харуул яхаа. Kyrie Irving KD Alperen Sengun
Бид нар авраг багийн талаар ярьж шүү дээ яг одоо. Чи одоо ингээд трейд дедлайнер хэнийг солилцвол яах вэ? За нэр нь гараач. Бэртцэн point guard нь Фред VanVleet үү? VanVleet-ийг карьераар Би яагаад болохгүй гэж? Яагаад болохгүй гэж? Тэгэх юм бол бид нар авраг багийн талаар ярьж байна. Гэхдээ би нөгөө сая чамайг асуусан шүү дээ. Сая энэ Орландод хийсэн тоглолтын дээр би бүр ямар гоё юм бэ? Яа KD угаасаа клач гэдэг мэднэ. Бид нар клач мөчлөлтэй клач мэднэ. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд Houston Rockets баг ингээд нөгөө жоохон юу дутаад байдаг гэсэн бохоггүй. Клач мөчөд. Клач тоглолт гэдэг чинь юу гэж гэхээр сүүлийн 5 минутанд онооны зөрүү 5 төгсөхийг клач тоглолт гэж хэлдэг шүү дээ. Яг тэр мөчөд гоцсон ур чадвар дээр шингүүн жоохон дутаад байдаг гэсэн бохоггүй. Одоо тэгсэн чинь KD эхлээд клач мөчөд 3-аас оруулаад тэнцүүлчихэж байгаа. Яг дараагийн тоглоом дээр нь KD дээр дабл тим очингууд Альпорын шингүүн тэр доор нэг эсрэг нэг хамгаалагчгүй юм шиг зүгээр амархан довтлоод тэнцүүлчихэж байгаа. Тэгээ би бодсон. Окей. Энэ хоёр дээр дахиад холбогч нэг шиддэг холбогч ирчихэд л Rich Hibbert сайн байгаа. Гэхдээ Rich Hibbert хамгаалтан дээр дэндүү их алдаа гаргаад л. Нэг тийм холбогч ирчихэд л энэ баг авраг юм болохоор харагдаж штэ гэж би зүгээр бодсон шүү. Сайн дасгалжуулагч байна, сайн хамгаалт байна, сайн хоёр лидер байна. Fred VanVleet гэмтэйг байсан бол энэ баг гоё болохоосаа. Тэгж бодсон. Гэхдээ одоо тэрийг хурдан нөхөх асуудал одоо боломж нь л тэнд байна. Даал гिचлэх гэдэг. Саналэг байна. Game Point podcast-а хамтарч ажиллаж байгаа Social Pay найзаа өрийн ээлжид айна үргэлжлүүлж байгаа. Тэгээд энэ удаагийн найзаа өрийн аяны хүрээнд яах вэ гэхээр та найз руугаа Social Pay хэрэглээ гэж санал болгоно. За тэгээд санал болгосноо чинь окей. За би ингээд захим хэтвчтэй болёо гэж Social Pay хэрэгсэн нөхцөлд хоёуланд чинь суглааны ирэх очино. Энэ суглагаараа ямар зүйлд оролцох вэ гэхээр хамгийн супер шагнал нь энэ оны сүүлийн CS:GO-гийн энэ оны хамгийн сүүлийн том тэмцээн болох Major-ийн хамгийн сүүлийн тэмцээнийг Унгарын Будапешт хотноо очиж үзэх нэг азтан болохын төлөө суглаанд оролцох юм. Дээрээс нь та найзаа урьснаар найзаа урих болгонд мөнгө урамшууллага явах юм. 100000, 200000, 50000, 60000 явах юм. Тэгэхээр өөртөө ашигтай зүйлийг өөрөө бусдад хэрэгтэй зүйлийг санал болгоод дээрээс нь азаа үзээд энэ оны сүүлээр ирэхэд одоо байж болох одоо гэдэг Major гэдэг чинь энэ CS:GO-гийн хамгийн том тэмцээнийг яг дэрэгдээс нь очиж ордонд үзнэ гэдэг бол тэр уур амьсгалыг мэдэрнэ бол гэдэг бол гайхалтай боломж. Тэгэхээр энэ боломжийг Social Pay та бүхэнд олгож байгааг дуулгахад таатай байна гэж. Social Pay application-ы найзаа өрийн аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгчид application шинээр найзаа өрөх бүрдээ дарга шатлалын дагуу мөнгөн урамшуулал аваарай. Урилгаар амжилтаа бүртгүүлсэн таны найздаж мөн нэг удаа мөнгөн урамшуулал олгох болно. Application бүртгүүлгүй найзтай урилга илгээж найзтай амжилтаа бүртгүүлсэн тохиолдолд урилга илгээсэн болон хүлээн авсан хүн тус бүрт нэг суглаа бэлгэлж байна. Харин та суулаагаараа Унгар улсын Будапешт хотод болох Counter-Strike 2 тоглоомын Major тэмцээн үзэх эрхийн азтан болох боломжтой. Social Pay найзаа өрийн урамшуулалт аян. Уг нь Game Point гэдэг чинь нэг тийм юу биш шүү. Дандаа сөрөг зүйл ярьдаг подкаст биш шүү. Гой зүйл ярьдаг шүү. Яг гэхдээ битүүрийн ярьж байгаа зүйл нь нэг хөшгөний ард тоглолтын талбай дээр болж байгаа зүйлсээ тэр үзэгчид үзээд лайв тайлбар дээр үзээ явж байгаа битүүр тэрг ярьдаг хаа. Хөшгөний ард юу болоод байна гэдгийг ярих гэж оролддог, хичээдэг. Тэр зүйл рүү одоо хушуурдаг. Тийм учраас дараагийн нэг баг дахиад бага задлах хэмжээнд очиж байгаа нэг баг бол өрнөд бүсийн Sacramento Kings баг эцэст нь алдаа хийснээ хүлээн зөвшөөрөөд бууж өгж явах шиг байна аваад. Sacramento Kings баг одоо байгаа бүрэлдэхүүнээ задлаад шинээр rebuild хийхээр болжаа гэдэг мэдээл өнгөрсөн 7 хоногийн сүүлээр бас гарсан. Тэр эцэст нь хүлээн зөвшөөрж байгаа шиг байна тийм үү? Тий. Би одоо сая бас юун дээр бас нэг бурууч ярьсан юм шиг. Pelicans дээр бас бурууч ирсэн шүү. Одоо энэ чи rebuild нь дуусаагүй байхад эхэлж байгаа юм чинь одоо дахиад буцаад rebuild хийх гэсэн юм байхгүй шүү. Үргэлжлүүлээд явахаар жоохон хойноос дахиад эхлэхээр боллоо гэдэг. Өөр нэг юм уу тэгээ rebuild болчоо тэгээд
тэргээ нураагаад ихлүүлж байгаа биш. Энд чинь одоо сүүлийн миний мэдгээр хичнээн жил чинь энэ процесс явж байгаа нь өстой хэлж мэдэхгүй. Domantas Sabonis De'Aaron Fox хоёрыг аваад нэг 2 жил плей-оффт орсон. За тэрийг бол rebuild процесс гэхгүй баг. Тэг уул нь цаашаа явах хэрэгтэйсэн бохгүй тий. Тийм. Тэг бусдаар бол дандаа rebuild процесс болчихлоо шүү. Тэг уусаа юу удирдал эхлэхийн өмнө яг хэлсэн шүү дээ. Энэ баг одоо уусаа ингээд ростерыг ингээд харахад энэ баг одоо яг энэ жил бол ямар ч юу хүлээх ростер бол биш байна. Тэгээд Westbrook-ийг авч байгаа нь ерөөсөө энэ олон одоо тэгээд лиг established болсон нүүр царайтай хідэн тоглогч нарыг цуглуулж агаад хідэн тэг заряал гэсэн бодолтой болов гэсэн яг л тийм л юм шиг л байна. Одоо тэгээд нэгэнт одоо ингээд амжилт хүлээгээгүй юм чинь одоо яг миний хүсэж байгаа даалсын хийх гэж байгаа зүйлийг одоо хийх гэж байгаа гэдэг нь зөв цагтаа зөв шийдвэр гаргаж байгаа гэж бодож чинь ер нь бол. Одоо яг одоо л задлахгүй бол дахиад нэг жил хүлээх юм бол тэгээ дахиад нэг жил хүлээх юм бол одоо байгаа үнцэнд хурж болох тоглогч нь оройтох гээд байна л да. Тэгээд одоо байгаа хамгийн үнцэнд хүрэх боломжтой тоглогч нь бол мэдээж Domantas Sabonis. Энийг ч тэд нар мэдж байгаа учраас Domantas Sabonis-ыг тийм амархан тавьж явуулахгүй баг. Тэр тим гэж юу одоо ингээд Domantas Sabonis уудах тусмаа муу болж харагдаад байна шүү дээ. Уул нь бол De'Aaron Fox-тай байхдаа бас л одоо лигийн хамгийн одоо өндөр үнэлгээтэй юу гэдэг чадвартай төвүүдийн нэг байсан шүү дээ. Одоо тэгсэн чинь энэ багт одоо Domantas Sabonis гэдэг хүн чинь баг муу болж харагдаад байна шүү дээ энэ багтаа. Тэгэхээр яг энэ хүний үнцнийг тэгж удаан унгаах бол байхгүй л. За Sacramento Kings задлахын яг ба тэр яаж иж байгааг нэг задлж байгаа. DeMar DeRozan-ыг одоо авах баг хэм байдэн. Zach LaVine-ыг авах баг бол байхгүй гэдэгт бол итгэлтэй байна. DeMar DeRozan-ыг авах, Domantas Sabonis-ыг авах. За Russell Westbrook-ыг бол авах баг байхгүй тэр бол ойлгомжтой. Dennis Schroeder-ийг харин сэлгээ болгочдаг жоохон сони юм. За тэр яг хаа. Энэ бол дараа дараагийн асуудал. Ер нь Sacramento Kings чи юу гэж бодож байна? Sacramento Kings багийн ингээд нэг юм амжилт үзүүлж чадахгүй байгаа шалтгаан юутай холбоотой вэ? Энэ багч 2000 оны ихэнх үеэр 2000 оны дунд үе хүртэл лигийн хамгийн чанга чимээ шугаантай ордонтой дээрэс нь тогтмол амжилттай хамгийн үзүүштэй яг одоо дасгалжуулж байгаа Doug Christie-г тоглож авах үед Sacramento Kings бол хамгийн гоё баг байлаа шүү дээ. Шидэгчтэй оролттой Peja Stojakovic, Mike Bibby, Chris Webber, Vlade Divac, Doug Christie, Bobby Jackson яа дандаа гоё тийм үзэхэд тийм гоё тоглогч нарсан. Тэр цагаас Sacramento Kings өөдс нь гэвэл DeMarcus Cousins байна. Тэгтээ DeMarcus Cousins-ийн үед Kings тэгж плей-оффд ороод алгацныг би л санахгүй байна. Хамгийн амжилттай болсон сая De'Aaron Fox, Domantas Sabonis хоёрын л үе байх. Энэ буруу юу гэдэг амжилтын муу байгаад байгаагийн шалтгаан нь юу вэ? Би олно шүү дээ тий. Одоо яг одоо энэ Sacramento Kings-ийн менежмент одоо front office л буруу гэнэ. Яг одоо энэ байгаа байдалд хүрсэн нь бол драфтн дээр буруу сонголт хийдэг. Зөв тоглогчтой одоо Tyrese Halliburton-ыг явуулдаг бол харин буруу байхгүй. De'Aaron Fox-ыг тэр үлдэнэ гэж одоо давсан чинь нөгөө төнөрхөө очиж байгаа байхгүй тий. Тэгээд одоо энэ байдалд хүрч байгаа шүү дээ. Би одоо нэг хүнийг жишээ татах гэсэн. Энэ жишээ татахтай хүртэл муулаад байна гэдэг. Зөвхөн би одоо жишээ татмааргүй. Гэхдээ чи нөгөө юуг үзсэн шүү дээ бид нар бүгдээрээ Last Dance-ыг үзсэн те Chicago Bulls-ийн Jordan-ы докюментари. Тэрэн дээр Chicago Bulls-ийн General Manager-сэн Jerry Krause одоо Chicago Bulls-ийн жинхэнэ Dynasty бүтээсэн байна. Тэгээ тэр Jordan хоёрын одоо нэг муудалцаад байдаг нэг сэдв нь болохоор Jordan болохоор би болон одоо энэ талбай дээр байгаа маа тоглогч нар энэ 6 бүгдийг авч байгаа 6 аврагыг авсан. Тэгэнгүүт Jerry Krause болохоор яг тэр хүмүүс тоглож байгаа гэсэн бид нар ч гэсэн арын албанд энэ бүхний менежмент хийгээд энэ 6 одоо тэ авраг авахт нь бид нар хувь нэмрээ оруулсан гэдэг тэрэн дээр ингээд зөвлөдөд байсан байхгүй. Тэгээд Jerry Krause-ыг ер нь Chicago Bulls-ийн чинь одоо фэнүүд бол үзэхээ болсон шүү дээ. Одоо тэр нөгөө Chicago Bulls-ыг тараасан гэдэг тий. Одоо 6 дахь бүгд аврагын авангуудаа тараацсан дахиад rebuild руу оруулна гэдэг. Тэрнээс болоод хүмүүс үзэдэггүй. Гэхдээ тэр хүний хэлсэн зүйл бол үнэн бохгүй. Яг арын албаны одоо GM одоо юу гэдэг
фронт офис сайн ажилласны үр дүнд бас баг ингэж амжилттай явах бас үндэс болно. Үндэс нь тэнцэнс эхэлдэг юм шиг санагдаад. Одоо Warriors-ийн одоо Dynasty-ч бас тэгэл Bob Myers-аас л эхэлдэг гэж би боддог шүү дээ. Bob Myers үнэхээр сайн байсан. Bob Myers-аас үү Jerry West-ээс үү? Яг тэгэл тэдний ажиллаж байсан front office үнэхээр сайн ажилласан болохоор л ер нь бол тэр багийг бүтээж чадсан гэж бодоод байгаа шүү дээ. Би наадхан дээр ч бүр 100% салмаг. Jerry West болоод Jerry West чинь сүүл Memphis Grizzlies очихлоо. Хаашаа очихлоо. Jerry West Clippers очсон шүү дээ. Clippers руу очсон sorry. Clippers руу очсноос хойш Golden State Warriors Memphis руу очоод тэгээ Clippers руу ирсэн юм. Яг чинь зөв шүү зөв. Сонгосон сонголтуудыг хардаа. Kuminga хин Moody тэгээд энэ Podziemski дандаа юм драфтинг бодогдсон. За яг драфтын байрлалч дээгүүр байгаа бол баг. Гэтэл тийм сайн сонголт болсон гэж хэлэхэрэг байгаа сте. Тийм сайн сонголт болсон бол ягаад тэгээд дээрэс нь би нэг хамгийн том фейлийг нэрлэегүй ш драфтын 2-оор авсан Wiseman драфтын 2-оор тавьсан шүү дээ. Wiseman-ыг авсан шүү дээ. Warriors одоогийнхоос илүү байх боломж тэдэнд байсан бохгүй. Тэд драфтал хийж чадаагүй бохгүй. Яг тэрэн шиг би од чинийхтэй бүр маргаанд 100% санал нэг байна. 100% санал нэг байна. Гэхдээ надад бол арай өөр үнцэг байгаа нь юу гэхээр front office ийм бохгүй. Миний зүгээр хардаг үнцэг. За яг миний сагсан бөмбөгийн одоо юу гэдэг Монголд байдаг experience гэх юм бол Америкт цагсны багууд яаж байдгийг мэдэхгүй. Гэхдээ Америкт бизнесийн зарчим буюу ажлын байранд ирэх зарчим нэг нэгнийхээ хөл дээр гიშгэхгүй буюу нэг нэгнийхээ урдуур орж ажлыг хийхгүй гэдэг зарчмаар л ажилдаг. Micro management. Тий. Энийг бол одоо юу гэдэг энд мэдих одоо нэг зарим зүйлсүүдээс туршлагаас олж мэдчихэж байгаа. Монголд бол багийн эзэн гэдэг бол бурхан байдаг байхгүй. Тэр хүн энэ тэр тоглогчийг сакс тоглохыг хэр тоглохыг мэднэ, дасгалжуулагчийг яаж ажиллахыг мэднэ, ингээ бүгдийг мэддэг. Яг тим жишээнүүд амар их одоо ч гэсэн тэр жишээ бүр ингээд явж л байдаг. Багийн эзэн бүх хэмийг мэддэг, багийн эзэн бүх шийдвэрүүдийг гаргадаг, багийн эзэн чөлөө тагийн тоглогч нартай уулзах, багийн эзэн гэрээгээ хийдэг, багийн эзэн бүх юм хийдэг байхгүй. Яг менежер тэр их мэдл байхгүй, юунууд тэр их мэдл байхгүй, бүх мэдээж энд ч гэсэн ялгаагүй багийн эзэн бүх шийдвэрийн эцгийг гаргаж байгаа. Гэхдээ оролцоо нь 80-20 ч юм уу. Гэтэл Монголд бол эсрэгээрээ 20-80 ч юм уу тийм байхгүй. Би яг энийг юутай холбож юу гэхээр магадгүй нэг Аз ч юм уу нэг тийм хүнээс ажил руу хитрхи детальч руу орох гэдэгтэй холбоотой юм лөө. Энэ Sacramento Kings багийн эзэн энтхийн тэр бомтолч нөөрөө ямар тоглож драфтлахыг хүртэл хэлдэм байлээ шүү дээ. Тийм мэдээ хойлоо өмнө уншижсэн ярьжсэн баха. Тэгээ би надад одоо би энэ скрин шеэр хийвэл харуулах нь болохгүй үзэж. За болохгүй болоод байна. Чи надад энэ Sacramento Kings багийн драфтын сонголтуудыг сүүлийн хэдэн жилүүдийнх нь харуулдаг гэж. Би энэ дээрээс энэ баг зүгээр ямар алдаа хийжсэн бэ гэдгийг энэ эзэн ямар болчмгүй зүйл хийж скаутуудынхаа менежерийнхаа өмнөр орж исэн бэ гэдгийг харуулах гэдэг байгаа байхгүй. Өнгөрсөн жил драфтын 1-р төргийн 13 дахь сонголтоор Devin Carter гэдэг тоглогчийг авч исэн. Энэ тоглогчийг одоо тэд нар солих гэж байгаа шүү дээ. Жилийн дараа. Тэгээ 13 гэдэг тийм амар юу сонголт биш байхгүй юу? Муу сонголт биш. За 2023 оны драфтын сонголтууд жоохон хойгуураас өмнө хойш нь орхив. 22 онд нэгээр авсан Keegan Murray хизэж магадгүй All-Star болж чадахгүй бах тийм үү? Сайн рол тоглож болно гэхдээ бол All-Star дөрөв franchise тоглож болно. Тийм. Бас тийм хангалттай биш байгаа. За тэнгүүд 21 онд нэгээр Devin Baylor-ийн их сургуулиас Devin Mitchell угаасаа NBA-д орж ирэхтэй нуруу намтай хизээч од тоглож болохоор тийм заагдмал байгаагүй байхгүй. Тэгэхэд 9-оор авч ирсэн юм. Тэгээд дээрэс нь баахан хамгаалагчийн байрлал хүмүүстэй байсан байж. Тэнгүүтээ за Halliburton-ыг бол угаасаа авсан. Гэхдээ Halliburton-ыг тэд нар угаасаа анх авахтаа л энэ тоглогчийг солиод De'Aaron Fox байгаа учраас солиод явуулна энэтрэ гэжсэн. Хамгийн том алдаа нь шүү дээ 2018 онд. За би тэрстэй амир. DeAndre Ayton 1-ээр, Luka Doncic 3-аар, Jaren Jackson Jr. 4-оор,
Trae Young 5-аар. За Mo Bamba 6-аар байна. Wendell Carter Jr. 7-оор. Colin Sexton 8-аар, Michael Bridges 10-аар, Shai Gilgeous Alexander 11-ээр. 11. Яг Michael Porter Jr. 14- өөр, Dante DiVincenzo 17-оор би зүгээр энэ сайн сонголтуудыг хэлээд байгаа шүү. Kevin Huerter 19- өөр тий. За ингээд ийм олон сонголтууд байхад биш. Дундаас Marvin Bagley. Marvin Bagley номер 2-оор авч ирсэн байхгүй юу? Одоо Marvin Bagley хаана явж байгаа? Washington Wizards байна уу? Ажиллах уу? Wizards л үү тий. Wizards байгаа. Харин тэгээд боддоо Sacramento Kings-ийн эзэн өөрийн гараар бүх юм руугаа хутгалдаад энэ багийг би сүрэлдэг л гэж хэлэх гээд байна. Би нэг скаутын нэг мэдээ уншижсэн. Энэ тхийг эзэн бүр нөгөө энийг ингээд скаутууд нь бид нар энийг сонгоо энэ таалагдана гэсэхгүй айгу энийг авъя гэд ингээд шийддэг гэж уншижсэн санагдаад байна. Буу санааг бол тэгэхээр Sacramento Kings-ийн амжилтын жоо нь ерөөсөө тэд миний мэдгээр сүүлийн 10 жил ганцхан л удаа сайн драфт хийсэн тэр нь Tyrese Halliburton авсан. Гэхдээ Tyrese Halliburton авахдаа энэ тоглогчийг бид нар угаасаа солино. Тийм болохоор гэж авсан. Нэгсэндээ бусдад өгнө гэж авсан ганц хүн хамгийн зөв хүн байсан. А өөрсөндөө шингээх гэж авсан бүх тоглогч нь фейл байсан. Гэтэл одоо Oklahoma City Thunder баг 100% драфтаас туссан баг. Boston Celtics баг 100% драфтаас туссан баг шүү дээ. Golden State яасан дээр бол багийн гол 3 цөмө драфтаас авцсан шүү дээ. Тэр драфтаас баг бос болж байхад хэдэн 10 жил ингээ фейлдэд байдаг гэдэг чинь асуудал нь өөр газар байгаад яг чиний хэлсэн газар л байгаад байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр зөв хүмүүсээ аваад тэгээд зөв хүмүүсийн тэр хүмүүсийн ажлыг нь өөрсдөр нь хийх хэрэгтэй байх таахгүй тий. Ер нь л ямар ч хүн авчаад өмнөөс нь ажил хийгээд байгаа юм болов угаасаа тэгээд хүн ер нь ажилд авах ямар хэрэг вэ тийм үстэй. Ер нь бол энд одоо бана хүн үзэгч сонсогч нар ч гэсэн энэ дэр бодож байгаа. Дарга байхаар л бүх юмыг зөв мэддэггүй. Эсвэл мөнгөтэй байхаар л бүх юмыг мэддэггүй байхгүй. Чи ажилтаа сайн бол чиний ажлыг чамаас өөр мэдэх хүн байхгүй шүү дээ. Тийм үстэй. Чи ажилтаа үнэхээр сайн бол дарга байлаа гэх тэр хүн чиний ажлыг сайн мэдэх албагүй. Тэрэн дээр үзэл бодлоо илэрхийлж явах хэрэгтэй, санал суулж явах. Мэтгэлцээний дундаас чанар сайжрах гэхээс мэтгэлцээний дундаас алаа хатаан болохгүй л дээ. Тэгээд нөгөө магадгүй нэнтхийг эзэн өөрийнхөө үгэнд орохгүй нэг бодвол халчдсан юм байлгүй дээ. Тэгээ чи дарагтайгаа тэгээд сонсож байгаа үзэж байгаа хүмүүс нэг дарагтайгаа хэрэлдээд үзэхгүй халагдах нь чанартай байх нь гэдэг 7 хоногийн дараа харахгүй. Халагдчиход буруу юм байсан юм байна. Тэгээд халагдах нь л их олон байх бах та. Тэгж ойлгож мэтгэлцээ гэж хүлээж авах нь ч цөөхөн л байх болоо да. Тий, тийм шүү. Гэхдээ ер нь бол тэгэл лидер хүн гэдэг чинь тэгж микро менежмент хийдэг хүн биш шүү дээ. Ер нь бол харин нөгөө доор ажиллаж байгаа хүмүүсээ сайн зохион байгуул, сайн менеж гэдэг хүмүүсийг л ер нь лид хийнэ гэж байгаа шүү. Тэгэхээр бүгднгийн нэг микро менеж гэдэг энийг заагаад өгөх юм бол тэр чинь лидер биш юу болно хэвээр. Дарангуулагч болно хэвээр. Эсвэргээрээ. Мэдгүй тэгэл яхаа тэр хүн хүний л асуудал байдаг. Эсвэл хүн хүний сурц эсвэл нөгөө компанийн бүр жижиг деталь руу орж ингэж ажиллаа хийхээ сурцсан хүмүүс байдаг байх тий. Эсвэл тэр жижиг деталь руу ормоор байвч тий. За би энэ хүний ажлыг урдуур норж хийгээд явах үгээд орхиод сурцсан өдөрдөгч байдаг л баг. Тэгэхээр харалт одоо Pelicans-ийн гэсэн хийсэн алдаа яг л адилхан байгаа ч тий. Ер нь бол тий. Willie Green-ийг халахгүй авч үлдэх одоо бүр зориулж GM авч ийн гэдэг бол тэгээд тэрнтэй найз болохоор тэгж ийн гэдэг бол бүр яаж тийм профешнл юм мэрэгжлийн бус зүйл явахаараа л юм болж байгаа юм. Тий. Тэгээд мэрэгжлийн зүйл явахаар яаж нөхөр бинийхээ шийдвэрийг хүндэтдэг тэрэнд ингэж мэтгэлцээ өрнүүлж чаддаг болоод ирэх юм бол тэрэн дундаас эрүүл бөгөөд чанартай үр дүн гараад байгаа байхгүй тий. Тийм тийм. Тэгэхээр энтхийн эзэн хэр их мөнгөтэй баян болно тэр чинийгээрээ Sacramento Kings буруу явна л гэсэн үг юм байна. Гэхдээ алтан дээрээс одоо суулгах цаг болсон байгаа. Энэ олон жил одоо
Чи одоо тэр хүнийг хидтэй хүн гэж бодож. Чи энэ одоо ер нь хүнийг тэгж засарна гэдэгт итгэдэг юм. Тавьж авсан хүмүүс. Хитрхи ингээд нэг нас нь явцсан бол магадгүй хэцүү л те. Одоо надаа ингээ хүмүүс заах гэдэг чи зарим нэг одоо чанарыг тэрийг л би хийсэн шааж чадахгүй. Харин тийм. Адилхан яа хэцүү. Гэхдээ би бас нэг мэдээ уншиж ингээд энэ тоглогчийг юу гэж бодож байгаа фэнээс асууад байдаг гэдэг чинь энэ Sacramento Kings аавн лөө нөгөө YouTube front office-ынтойгоо ярихгүй найз фэнээс асууад байдаг гэсэн. Найзуудаас асууад байдаг гэсэн чи лөө. Энийг трейд хийчихвэл юу гэж бодож байна энэ гэж асууад байдаг гэдэг чи. Тэгвэл тийм бүхэл бүтэн баг scout front office ямар хэрэг вэ? Тэгэхээр чи энэ ерөөсөө дээрээс авахгүй бол харин тийм байгаас тэгээ одоо хараа менежерүүд нэг өөр юм ботцсон байсан чинь нөгөөт чинь найзсаас асууж найз нь шал өөр юм хэлсэн байж гүү энэгээр л хийнэ гэж явж байгаа юм байна л тэгвэл тийм that's cool хэцүү л that's cool Өнөөдрийн бидний ярилцах сүүлчийн сэдэв бол тоглогчтой холбоотой гэхдээ спорт компанитай холбоотой мэдээлэл юм. Тэрний үгээр өнгөрсөн 7 хоногт lifetime гэрээ гэдэг бол бүх насаараа хамтарч ажиллах гэрээг хэлж байгаас доод lifetime гэрээ гэдэг чинь. Тэгээ lifetime гэрээтэй байсан тоглогч боёо NBA-гийн нүүр царай Stephen Curry Under Armour-тай lifetime гэрээтэй байж байгаа тэр гэрээгээ өнгөрсөн 7 хоногт гинт дуусгар болгоод тэр мэдээллийг зарлсныхаа маргааш нь Nike-гийн пүүзийг өмссөн шуугантай үйл явдал боллоо гэж. Тэгээд энэ үйл явдал юутай холбоотой юунаас болоод lifetime гэрээтэй байсан Under Armour-ыг ер нь одоо хүлээс аварсан гэх юм гэж хэлж болох энэ одоо гол тоглогчоос салахад хүрвэ гэдгийг ярьж чихлээ. Одоо чамд энэ талаар ямар мэдээлэл байна? Мэдээлэл жоох ер нь бол миний тааж байгаагаар л шүү дээ. Зүгээр энэ Curry бол Under Armour хийсэн одоо энэ одоо брэнд шүү дээ. Одоо Curry-гийн брэнд яг сансандаа хүрсэн тийм юу орлого руу яваагүй болов гэж бодож чинь. Түүнээс бол яг ийм гэрээг бол тэр болгоо ингээд туслаад авахгүй шүү дээ. Тэгээд lifetime гэрээг үү? Тий, ямар жам урант шүү дээ, тий. Жам урант одоо өөрөлт Nike-тэй гэрээд байгаа шүү дээ. Тэгэхээр чинь Curry-гоос тгий салж яана гэдэг бол энэ бол зүгээр яг аль талдаа л Under Armour-ч энэ дээрээ сайн менежмент хийж чадаагүй байгаа. Curry-гийн өөрчлөсөн одоо энэ өөрхөн Curry гэдэг брэндээ одоо өөрөө авч яваад тэгээд цаашдаа өөрөө энийгээ бүр томруулъя гэсэн бодол байгаа юм болов уу гэж би бодож чинь. Тэгээд гэтээ яг ямар компанид одоо хамтрах вэ гэдэг чинь бас юм баг тий. Nike-гаас болоод Under Armour руу уцаад дахиад буцаад Nike руу очих болов. Эсвэл магадгүй өөрөө цоош нь юу нэг ч юм бэл тий. Lonzo Ball шиг. Гэтээ зөв үнтэй хэлэхгүй бол Lonzo Ball ч бас алуулаа үст тий. Big Baller brand гэдэг юм. Тий. Тэгээд ер нь бол энэ гэрээнээс салснараа Under Armour бол нийтдээ 255 сая орчим доллар олдож байгаа юм байна. Яг энэ гэрээсээ салж байсан. Тэгээд энэ нь бол яг Under Armour шиг ийм том брендийн хувьд бол нэг ахтар тийм юу бол биш юм шиг л байна л да. Алдагдал биш юм биш. Алдагдал бол биш юм шиг. Алдагдал бол биш гэж үзэж байгаа юм. Тэгээ угаасаа энэ жилийн орлого нь нэг жилийн орлого нь ер нь бол 100-аас 120 сая л байт юм. Тэгэхээр тэр нь бол би сая ингээ харж ирсэн чинь LeBron-ы одоо пүүзтэй харьцуулъя л да. Тэгэнгүүт энэ ихтэй хуучны мэдээлэл байна л да. 2014 5-6 оны мэдээлэл. Гэхдээ 10 жилийн өмнөх мэдээлэл. Тэгээ 10 жилийн өмнөх мэдээлэл. Гэхдээ тухайн үед LeBron-ы одоо пүүзнээс олох орлого нь бол 340 сая гэдсэн байна. LeBron брэнд одоо Nike-ийн олж байгаа орлого нь. Тэгэхээр чинь энэ хоёрын хооронд бол бараг 3 дахин илүү. 3 дахин зөрүүтэй байна. Тэгээд дээрэс нь 10 жилийн өмнөх үн одоогийн үн хоёр харьцангуй өөр штэ. Тэг инфляц болчихвол ондоо болчихсон штэ. Тий. Инфляц жилд одоо хэдэн үе байх вэ? Тэг ингээ бодоо явахад хардаа над чинь тэрнээс 3 дахин үн байна гэхээр Stephen Curry-гийн борлуулалт брендийн борлол бидний бодож ирснээс бүр хамаагүй доогор байсан юм байна тийм үү? Тийм л байсан л гэж би бодчихлаа. Одоо би чамд нэг график үзүүлээ л та. За энэ бол үгүйс яг Curry-гийн одоо Under Armour-тай гарсан нийтдээ 13 пүүзнийхэн зураг байна л та. Гэтэ дараагийнх нь шүү дээ NBA
өмссөн одоо түрүү жилийнх заяа. Өмссөн тоглогч нарын минут нь байна. Одоо хамгийн их одоо өмсдөг тоглолтод өмсдөг пүүснүүд гэсэн үг байхгүй юу? Аа. Kobe, Booker, Durant. Энэ Kate Cunningham өнөөдрөөс шинээр гэрээ хийсэн Nike-тай. Тэгээ одоо бүр нэрийнх нь пүүз одоо Kate Cunningham гэдэг пүүз гарах юм байна шүү дээ. За дараагийн 5-ыг харагдаад. Тэгээд Ja, Adidas, Sabrina, Adzero. Тэгээ араа эндээс бас сони юм LeBron-ы пүүз бас байхгүй гоц. Тэгсэн мөртлөөс LeBron-ы пүүзийн борлуулалт нь 300 эдэн сая юм тийм үү? 300 сая. 10 жилийн өмнөх нь. Тэгээ яг зүгээр энэ бол зөвхөн тоглогч нар өмссөн юу шүү дээ. Гэхдээ тоглогч нар өмсөж ийн гэдэг чинь нөгөө талаасаа энэ чинь юу шүү дээ. Одоо нөгөө тэр чимээгэрэл ирэлттэй байна гэсэн. Тийм тэр чимээгэрэл одоо хүмүүсийн нүдэнд өртөж тэр чимээгэрэл зардна гэсэн үг шүү дээ. Тэгээ би ингээ бодоод исэн чинь яг Curry-гийн пүүзийг одоо өөр Curry-гоос гадна одоо хин өмсдөг гэсэн чинь De'Aaron Fox өөр тоглоонд орж ирсэнгүй. De'Aaron Fox-тай гэрээ хийгээд De'Aaron Fox-тай гэрээ хийгээд энэ 100 Under Armour Curry brand чинь Curry brandтэй гэрээсэн шүү дээ De'Aaron Fox чинь. Тэгээд Curry brandтэй гэрээж байгаа анхны тамирчин болоод дээрэс нөгөө Lakers-ийн Steph-ийг шүтдэг байж байгаа Steph-тэй уулзсан нөгөө өнгөрсөн жил нэг тоглож исэн хоёр талд гэрээтэй тоглож байна шүү дээ. Тэр хоёр гэрээтэй байхгүй Under Armour brandтэй. Нэгсэндээс Curry brandтэй. Гэрээсэн хоёрхан тоглолцтой. Тэгээд De'Aaron Fox энэ 100 явж нөгөө нэг хиттээр явж нөгөө тэр Curry brand-ийн сурчлагаа хийх байсан чи гимтсэн. Яваг сурчлагын ажил, кампани ажил зогсцсон. Тэндээс эхлээ фейлдсэн. Багтаа. Тэгээ хараа би энэ яагаад ухсан бол гэдгсэн чинь үгүй яагаад энэ гэрээг болчихоо гэ лайфтайм гэрээг болчихоо гэсэн чинь угаасаа мөнгөнд дүн дээр л одоо нэгсэндээ Under Armour-т байсан байгаагүй баг ялгаагүй болчих гээд байгаа учраас тэгээд хариултанд баг нэг ойлгомжтой болчиход байгаа. Гэхдээ зүгээр одоо цаашид Curry яах юм бэ гэдэг дээр нэг сонирхолтой зүйл олж харсан байхгүй юу? Curry анх NBA-д орж ирэхэд 2009 онд орж ирээд Nike-тэй гэрээгээд Nike-ийн пүүзүүдийг өмсч тоглох гэрээ. Тэр чинь нөгөө тоглогч нар юм ба штэ. Өөрийн гэсэн нэрийн пүүзтэй болно гэдэг чинь нэгсэндээ оргил гэрээнд хүрж байгаа. Тэрнээс өмнө юу гэхээр зөвөр тэр брендийн пүүзийг өмсч тоглосноор тэр брендээс мөнгө аваад цалин аваад тоглож идэг юм гэрээ багхгүй. Тэгээ 2009 онд Nike-тэй гэрээ байгуулад ингэж тоглож байгаа. 2013 онд Under Armour руу явж исэн юм байна л да. Under Armour руу гэрээ хийсэн юм. Тэгээд энэ Stephen Curry 2013 он гэдэг чинь нэлээд бас өндөр хувцас шүү дээ. Тэгээд Stephen Curry Under Armour-т алдаад Under Armour гэдэг компаниг одоо ингэж successful болоход гол буруутай хүн хэн байсан бэ гэсэн чинь тухайн үед Nike-ийн гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж исэн Nico Harrison л буруутай юм байна л да. Тэгээд угаасаа Nico Harrison-ыг буруутгадаг гинэ Stephen Curry-г Under Armour-т алдсан. Би хэрвээ хизээ нэгэн цагт байж тээ Nico Harrison өөрийнхөө амьдралынхаа намтрыг бишээ нэг өөрийнхөө амьдралаар хүмүүс ном бичдээ штэ. Би тэрийг гарсан өдөр нь худалдаж авч уншсан. Тэгээд харин 2015 оны 2 сард Curry brand анхны юуг нь одоо Steph-т зориулсан пүүзийг барж гисэн. Гэтэ энэ дэр аливаа юм гэдэг шалтгаантай байдаг шүү. Нөгөө яг гэх юм бол Nike-тэй хот Steph амир Nike-г өмсөө тоглодог хот Steph айгүй их гэмтдэг байсан шүү дээ. Тэгээд Curry brand гэснээр зөвхөн Steph-т зориулаад Steph-ийн шагааныг гэдэг яаж гэмтэхгүй байх уу гэдэг бүр ингээд түүнд зориулсан технологиг гаргаж ирээд ингэсэн учраас бидний мэддэг Steph үүсэн байхыг ч үүсэхгүй. Тийм учраас юм болох ёстой учраас л болсон байдаг. Тэгээд нийтдээ 12 пүүз гарцсан байгаа. Одоо 13 дахь нь эх хонд гарна. 2026 онд гарна. Тэгээд тэрүүгээр гэрээнд дуусах юм байна лээ. Тэгээд нөгөө Стефен тэр гэрээ чинь яасан бэ гэхээр жилийн 4 саяын гэрээ байжгаад. За чи би тэр мэдээллийг хараад. Жилийн 4 саяын гэрээ байжгаад жилийн 20 сая болоод тэгээд
бүх насан туршийн $1 тэрбум гэрээ болсон баггүй уг нь. $1 тэрбум насан туршийн гэрээ баггүй. Тэгсэн чинь $1 тэрбум насан туршийн гэрээ маань харин өнгөрсөн 7 хоногт цуслагдчих юм. Тэгээ цуслагдангуудаа хамгийн гол нь Стеф Nike-гийн нөгөө Kobe Bryant Pro 6 GG Mombasa өмссөн байсан шүү дээ. Тэр юу гэхээр нэгдүгээрт яг мэдээж амар том мессеж өгч шүү дээ. Стеф өөр пүүз өмсч болж байна гэдгийг ингэж хамтарч ажиллах гээд. Хоёрдугаарт Nike-тай хамтарч ажиллах гэдэг юм уу гэсэн ямар ч тийм зүйл одоогор бол байхгүй юм байна. Мэдээж Nike уулзах юм блэ. Nike уулзах бах. Тэр пүүзийг өмснөөр Стеф менежментийн агуулга маш тодорхой илэрхийлж байгаа бах. Нөгөө талаар тэрийг бас юу гэж тайлбарласан бэхээр нэг 2013 оноос хойш өөр пүүз өмсөж байгаагүй. Тэгээд анхны пүүзээ солих байгаагаа ямар нэгэн ач холбогдолтой пүүз байлгахын тулд GG одоо Kobe хоёрт хүндэтгэл үзүүлэхийг хүссэн юм а гэж хэлсэн байлаа. Тэгээд яг Under Armour-аас солигдоод одоо юу гэдэг Curry-гийн пүүзний одоо юу муудан зудан ч гэдэг юм эсвэл янз бүрийн нөлөөлнө гэж байхгүй. Эсрэгээр бүр өсчих магадгүй шүү. Одоо Kobe Adidas-тай нь юу яаж хагаад гэрээтэй үйж хагаад Nike руу орсон чинь бүр менежмент ингээ блүү ап хийчихсэн санаж байна. Тэр Adidas-ын Kobe-гийн пүүзнүүд бол жинхэнэ бүр шэтэд шүү дээ. Тий. Яг тэрнтэй адилхан хэрвээ Curry одоо юу гэдэг Under Armour-ыг хийж байгаа пүүзнүүд болон менежментэнд таалагдахгүй орохоо өөрийнхөө брендийг сайжруулъя гэсэн нүүдэл олвол гэж би бодож байна зүгээр. Curry одоо байгаагаас илүү байх ёстой гэсэн нэг тийм бодлоо байлгүй. Тэгэхээр тийм учраас тэгээд одоо дараагийнхаа компаниг одоо Under Armour-аас илүү зүйл хийж чадна гэж бодсон газраа л очиж гэрээ ихлээ. Гэхдээ яг тэрэн дээр яг proven яг ингээ батлагдсан одоо тийм юу гэдэг чаддаг гэдэг нь харагдсан ганц л компани энэ Nike л энэ одоохонд бол. Тий. Би яг тэрийг очичоосоо гэж байна. Яг бол Nike-гийн загварууд угаасаа гоё гардаг шүү дээ. Хамаагүй гоё гардаг. Яг үндэ Стеф одоо энэ Under Armour дөрөхөр Стефийн пүүзнүүд яг үндэ ингээд яг худалдаад авах гэхээр нэг тийм худалдаад авчаар пүүз надад угаасаа байдаг байхгүй. Nike-д очих юм бол адаглаа загвар нь гоё болоод ирчих юм бол Стеф өөрөө хүн болгоны хайртай тамирчин шүү дээ. Тийм байхад Стеф хамгийн пүүзийг зарч чадах хүн байхгүй уг нь. Тийм болохоор Nike-тэй очиод хамтарчаасаа гэж бодож байна. За тэгээ өөр Nike-тэй хамтрахгүйсэн чи өөр юмтай хамтраад хинтэн Reebok өөр юу гэдэг бүгдийг хамтраад Adidas хамтраад үзэхэд болохгүй гэх газаргүй юм да. Ямар ч байсан энэ бол сагсан бөмбөгийн ертөнцид одоо тэр ялангуяа пүүзний ертөнцид гарсан хамгийн том цочирдын үйл явдал байлаа. Гэхдээ ер нь бол юм байна. Under Armour хизээж сагсан бөмбөгийн секторт амжилт олдгүй юм байна. Стефтэй гэрээ хийгээд ч тэр сагсан бөмбөгийн одоо пүүзний секторт. Тэгээд тийм учраас одоо ингээд Curry явуулаад тэгээд дараагийн үр зэрэг угаасаа хайна гэж байна. Тэгээд New Balance-ыг ч одоо ингээд нөгөө нөхдүүд очиод ингээд бас ингээд гаргаад ирсэн шүү дээ. Тий. Тийм тэрэн шиг ингээд бас дараагийн төвчнө гаргаж ирэх хүний угаасаа хайхлаа юм. Тэгэхээр зөвхөн энэ гэрийг шууд товчхноор хэлэх юм бол хүссэн хэмжээнд мөнгө олж чадаагүй гэрээ. Тийм учраас айлал талын сэтгэл хангалуун байсангүй. Тийм учраас болж гин. Тэгээд хоёулаа хоёр талд бизнесээ өрсөлдөж яваад амжилтыг хүсэж гин. Стефэд лого, эрх мэдэл одоо юу гэдэг брендтэй холбоотой бүх зүйлийн Стефдэг бод Under Armour сайн сайхныг хүсээд л гар барайл салж байгаа юм байна. Гэтэ буруу л энэ да. Буруу юм хийж энэ да Under Armour. Стеф за одоо ингээд сагсан бөмбөр ингээд явж байгаа заяа. Тийм. Стеф нэгдүгээр, хоёрдугаар одоо ингээд сагсны одоо тийм сагсан бөмбөгийн пүүз ингээд зарж байна. Стеф юу яадлаа гэх юм бол шүү дээ. Миний бодлоор шүү. Зодог тайлаад дараахан карьерээ голфыг сонгоход байна шүү дээ. Бас нэлээ үдцээтэй л хүний нэг юм шиг байдаг шүү дээ. Тэгэхээр тэр тал руугаа бас зарах нь зөндөө л. Curry brand бол зөндөө томрох боломж бол зөндөө байгаа гэж санагддаг шүү дээ. Тэгэхээр одоо энэ ч болж байгаа гэдэг бол Under Armour бол бас нэг том алдаанд тэнийг хийж байгаа юм шиг санагдчих чинь. Энэ юу яасан юм болоо? Nico Harris Under Armour-д ажилд орсон юм болоо. Сая халагдчихад гялс очиад ажилд орсон гэж одоо баймиргүй юм да тий. Тэгээд Стеф гэснээс нэг юу яснаас сая би бас саяхан нэг юм мэдээ гарсан байсан нөгөө Brandon Podjemski чинь энэ улирлын ихэнд нэг том зүйл ярьсан шүү дээ. Одоо ингээд нөгөө Стеф одоо Draymond хоёрын угаасаа хугацаанд болж ин тэгээд энэ хоёр ингээд зодог тайлах үедээ энэ бага авч явах энэ бамбар гэдэг юм шүү.
бамбарыг ингээд надад өгөөсэй гэж хүсэж чинь сакс гэдэг саксыг ер нь багийг авч явна гэж чинь дангаан зурч чадвараар шалтгаалдгүй штэ юм чаддсан штэ гэж хэлсэн гинэ. Хэлсэн баггүй юу? Тэгээд тэгсэн чинь тэрийг Golden State Warriors дотор тэр яг хин гэдгийг мэдгүй багийн удирдлагууд ч юм уу тоглогч нар ч юм уу oh my god гэж гэнэ нүдний эргэлддэг штэ. Тэгэж хүлээж авсан гинэ. Тэгээд саяхан бас тэгсэн байсан штэ Brandon Bojangles-гээ би хэрэг сакс биш бейсбол тоглосон бол Шохо Отоны шиг л байх байсан юмээс ингээд бас нэг юм ярьсан байсан шүү дээ. Цагаан арьстай Шохо Отоны байх байсан гэдэг. Тийм, Шохо Отоны байх байсан. Зүгээр тэндээс ингээд за. Өөртөө итгэлтэй байна. Энэ бол маш сайн чанар. Гэтэ хитрхийг өөртөө итгэлтэй байх жоохон тэнэгэл болд юм уу? Гэхдээ өөртөө итгэл нь бас жоохон юутай байх хэрэгтэй байхгүй тий. Хитрхийг дэвэрсэн биш байхгүй. Хэмжээтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгээ Шохо Отоны мотонотой өөрийгөө зөвлөдөг бол за хараа Major League Baseball чинь би буруу санаагаад байна шүү дээ. Америк хамгийн одоо хөгшин спорт. Хамгийн уртас. Тэр түүхэнд одоо тэр ууган спортод тоглож исэн тэр олон тоглогч нар түүхэнд бүгднийг ингээд ягаад Шохо Отоныг давах хүн одоо байхгүй энэ чинь хамгийн одоо goat нь гэж яригадаад байгаа хүнийг тэгж ярьж өөртөө харьцуулна гэдэг бол арай л биш үү. Нөгөө тэгэд хаашаа чи бодлоо. Стеф бүх цаг үеийн түүхэнд Стефийн 3 оны шилтийн рекорд эвдэгдэг хэсэг нь жиргэлзээд яг л Стеф шиг шидэгч дахиж төрөхгүй байхгүй. Тэгээд сая Сан-Антонио Спurs эсрэг 2 тоглолтод яаж ин те. Сая Олимпиадэр Вембаньямаг бас яав те. Ингээ Вембиг харахаар л ингээд болохоо очиад байгаа байхгүй. Зүгээр ийм шидэгч дахиж төрөх хэсэг нь эргэлзээд байхад энэ хүнээс энэ хүн Стеф энэ жил баг карьерийнхаа хамгийн баг ид үд явж байгаа хаа баг нэг хурдан пейс буюу хурдан хамгийн хурдан дээр ирсэн байгаа даа шүү дээ. Тэгж яхад нь одоо зодог тайлах болсон бамбараа над шилжүүлгээд нэг солиороод байгаа байхгүй нэг нөхөр. Тэгээд окей хинч байж болно. Хинч тим ярьж болно. Гэтэ багийн тоглолт нэгдүгээр хоёрдугаар Стефес багийн хүлээж аваад залгамжлаад авах хэмжээний ядаж урт чадвартай байж донгосох хэрэгтэй байгаа. Гинт сайн уу Стефен Пүүзиг ярьсан чинь харин тийм санаанд орчлоо. Тэгээд Green-ий уралдаг бас зөв юм биш. Green чинь дээр юунтэй хожигдоод лээ. Spurs-ийн өмнө чи юутай тоглолоо нэг актер Оксидер тоглож бүр хожигдоод нэг юм ярьсан баг хүн болго өөр ингэсэн хувийн ажендатай байгаад байна. Тэгэхгүй бага бодмоор байна гэдэгсэн чи Кумингаг тэгээд энэ гэсэн чинь дараа нь өөрийнхөө подкастаар би Кумингаг тэгээгөө ер нь залуу тоглолт шиг хэлсэн гэж баг бүгднийг оролцоо. Тэгэхээр бас Brandon Bojangles тэр явж л байж магадгүй л байгаа хөөх тэ. Тэгэхээр тэргээ өөрийгөө яриад байгаа ш. Тэргээ талбай дээр гаргах хэрэгтэй шүү дээ. Чи бодоо. За би ингээд зөв өөр төр жишээ. За би ингээд ажиллаа хийжлээ. Premier Sports гадаад харилцаагаа ингээ хариуцаад гадаад контент ялбаа хариуцаа явуулаа гэж бодъё. Төсөөлж байгаа ш. Тэгсэн чинь нэг хүүхэд ингээл орж ирэл нэг жил ажиллана. Яалтаа хатад тэтгэртэй гараа штэ. Би одоо тэрний ястыг авмаар штэ. Тэгээд тэр нь өөрөө нэг тийм сайн чадахгүй бол би энэ нэг мэдрэл юмыг одоо яалтаа үлээл гэл явж явах байлгүүд чинь зүгээр тэгж хүн өөр төр төсөөлөхөд Стефур oh my god ихээс аргагүй байгаа штэ. Мэдээж тэгэл. Хүн болгоо ингэж нүдээ эргэлдүүлэхээс аргагүй штэ. За Стефен Curry одохгүй тэгээд Путиний шинэ хамтрагчаа эсвэл өөрийн үйлдвэрээ эсвэл дараагийн шинэ цоо шин зүйлээ бидэнд дуудахгүй танилцуулах үстэй. Game Point podcast-ийн дугаарыг түрээд өндөрлж байна. Хамт байсан баярлалаа. Та бүхэн Premier Sports 1 суугаар лав гарагт за YouTube channel-аар мань лав гарагт хүлээн авч үзэж байгаа. Подкастын ивент тэтгэгчээр үе мөчний шингэн доктор Joint Movement Colcosum-ийн ажилласан бол найз авирын айныг хэрэгжүүлж байгаа Social Pay таны цахим хэтвж ажиллаа. LA хотоос Сан Францискогоос ялалтаа нартай хамтайлаа.